Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сүрийн харьяат Монгол улсын дод мандаа яаж Эрдэнэтийн Эрдэнэ чулууны адуун сүргийн дунд төрсөн Дундгой аймгийн Өлзий цумын уугуул Бацбын Наранхуугийн амгалан төрийн ажлын шар газраг Ардын хувьсгалын оюн хоёр наадан 6 удаа дөрүүлж 2 айрагдан Монголын шигшмд хурдан мордын их хурд уралдаанд 1 төрүүлж 1 аман хүзүү улсын өссөн уралдаанд 5 удаа дөрүүлж 1 удаа айрагдсан буюу нийт улс улсын чанартай нааданд 12 удаа дөрүүлж 4 удаа айрагдсан өвөрмөн самжилтыг үзүүлсэн Монголын алдар туртан үлгээ. Өнөөдөр манай энэ нэвтрүүлэгт Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сүмийн харьяат Монгол улсын гавьяатмалчин, Монгол улсын тод манлайваач, Монгол улсын одоо өөрийнхөө унган нэг адуг хамгийн олон төрүүлгсэн алдартай юм уяач миний дотны нөхөр Эрдэнэтийн Эрдэнэ чулуунд одоо оролцож байна. За сайн байна уу? Сайхан урдж байна уу? Сайн байна уу? Та дэмээ сайхан намарч байна уу? Сайхан. Одоо морин таатай хүн бүхэн одоо ажны шарга газрыг мэдхгүй Эрдэнэ чулуун тод маллайг танихгүй хүмүүс одоо байхгүй шүү дээ. Тэгээд яг энэ олон нэвтрүүлэгт нэхийг ороог бахатай таавал нэвтрүүлэг ороог. Тэгээ энэ баг баг. Тэгээ яг ерөнхийдөө одоо гадуурч нэг ажны шарга газрын эцэг халтар газрын талаар ер нь бол нэг үнэн худлан мэддэхгүй ер нь янз янзын тийм асуудлууд яригдчих тахаа ингээд амнаас ам дамжаал тий. Өнөөдөр яг таны хувьд яг одоо хоёр шарга газар бий болоход эцгийг яаж авав? Ямар урд нь мэддэг байсан уу? Ямар удамтай хадууг та яаж явж юу аав? Дараа нь цагаангүйг бас ямар учраас явж цагаангүйг авчиж энэ хадуунууд нийлүү гэдэг талаар л асуух гэж байна л да. Яг би бол одоо нөгөө 80 онд одоо ингээд цэрэг татагдаад тэгээ энэ Батлан болох туслахны эмнэлгийн төв зөвлөл гэж энд одоо бас өв зохиолоор тэнд одоо цэргийн албаа агч байсан. Тэгээ тэнд байхад эдний харьяанд энэ Монголын одоо морин спортын төв хөлөв тэдний харьяанд байдаг. Тэгээ тэрэнд болохоор зэрэг энэ манай одоо морин тойруулах гэж алдартай сайхан байгууллага тэнд харьяалагдж явдаг. Тэгээ би яг тэнд одоо дуудлагын 69 барайл тэгэл энэ Давхуу Баатар одоо сайхан уяс нартай одоо нүүр төлж уулзаж ингэж одоо морин тойруулгын ажилд бас одоо Батлан болгон ажилд бас хүчлэн зүтгэж явсан. Тэгж яваад яг бас өөрөө багасаа морин дуртай байсан. Тэгээд морин тойруулгын адууг бол ер нь их сайхан адуу. Ер нь тухайн үед бол бас улсаас өргөн мөнгө зарж өрчүүлж байсан. Тэгээд тэнд бол ер нь бас нөгөө өөрөө морин дуртай болохоор сэтгэл нүд маань татагдчих нэг сайхан адуудаа. Тэгээд ер нь нэг тийм сайхан морин тойруулгаас нэг сайхан азарга үрээтэй болох юмсан гэж их бодож явдаг. Тэгээд тэр чинь яг нэг улсын байгууллагын адуу учраас тэр болгон хүнд өгөөд өгдөггүй тийм байсан. Тэгээ би чинь морин тойруулгатай байж байгаа тэндээс гараад ажил солигдоод тэгээ би тэр морин тойруулгад тамирчин байсан Гомб гээд миний найз одоо бурхан болсон. Тэр найзаас анх авч ирсэн. Тэгээ баг тийм азарга аваад тэгээ яг миний өөрийн мөрөөдөл биелж тэгээ тэрүүгээр тэр чи угаасаа удам бол мундаг удамтай тийм адуу байсан. Тэгээ тэрийг авч азарга тавьж тэгээ цагаангүйний хувьд бол яг талигч их нэртэй саамын уулгана гэж. Тэгээ би яг гал шарлоо нөгөө морин туртаа болохоор явдаг. Тэгээ уул уян гал шар гэж их явдаг. Тэгээд бас мэрсэр адуу мал цуглуулж байсан. Тэгээд нэг хавар явахдаа тэр цагаан байцсангүй гал шарын будаа гэдэг нэг ахаас авч. Тэгээд тэр жилийн авчир тавиад хойдон жилийн суваарад охин унахтай ирээд хойдон жилийн суваарад тэгээ тэрний дараа жил одоо энэ том шарга эр унах гараад ингээ ер нь тэгээд унах төрхийн их сайхан бие хатаа тийм тэгээд манай сэргэлт би чинь сэргэлэнд байсан. Тэгээд сэргэлэнгийнхэн манай энэ ер нь сайхан унгаа сайхан даагуулах байх гэдэг. Тэгээ хойдон даагуулаад тэр цагаан гүчийн ерөөсөө нэг унаглаа хусардаг байсан. Заавал унждаг. Тэгээд тэр том шарга дээр хусараад тэгээ хусран даагууяад тэгээ сайхан урдан байсан. Тэгээл юм ихэлсэн дээ ер нь. Тэр халтар үрийг одоо хоёр шаргын эцэг халтрыг ер нь урдан таа энэ унаг дааг байх юм мэдчихсэн үү? Ер нь яг одоо би ч өөрөө нэг морин дуртай болох манай найзууд одоо тойруулах дийлэнх нь нөгөө морин дурлагын тамирчид тэгээ бид нар ч одоо ярьдаг юм хурдан мор ярина. Тэгээд л ер нь тэр нөгөө удам өгчлийг нөгөөд ингэхээр тэр галтар үрээ бол
одоо энэ морин дайруулалтын баян шүнд ахад бол шүдлэн үрээ тэр байсан. Тэгээ яг жоохон гөхрөөд тийм тонкаадуу тийм үрээ байсан. Тэгээ өн болгонлын энэ бол юу сайн адуу болно гэл. Тэгээ одоо манай энэ Батчулуу манлаа энэ төр хүртэл ярьдаг өрдөг байсан. Тэгээд яг тэр чинь тэгээ нөгөө шүдлэн үрээ намар нь талигч орж болдох руу очиод тэгээд тэнд нэг 2-3 жил байж байгаа. Тэгээд манай компьютер хийсэн байдаг хөөхгүй. Та хоёр соёл газар авсан юм уу? Гүү хавчиг газар уу? Долоотой болох газар авчихсан. Тэгээд тэр чинь шүдлэн анх морин дөрвөлөөс гараад шүдэн намраа гарсан юм ба шүү дээ. Бол тахтаар нэг 2-3 жил маллагдсан юм билээ гэсэн. Тэгэл аваад угаасаа өөрөө ч сайхан газар байсан. Тэгэл би ч аваад тэгээ сайхан тийжээгээд сайхан тарган ч өгдөг байсан. Тэгээ над дээр ирээд бол онцгой хуурсан шүү дээ. Ер нь нэг жил болоод. Тэгэл хүн болгоны нүдийг татдаг тэгэл. Тэгэл оноо ахын тэр хүртэл ирээл галтар азаргыг одоо бас сонирхоод гүм ураалгыг аваа ярэ гэл ингэжсэн. Тэгээд би ч одоо өөрөө зорж авсан учраас тэгээд бас үрдэмгийн үзээгээд манай нэг багш миний анхны багш одоо Төв аймгийн өвгөн хүү гэж яаж байгаа нас орсон та. Тэгээ өвгөн хүү багш маань анх үзчихгээд тий. Тэгээ үнэхээр хэлжсэн л да энэ аргагүй мундаг мал юм аа. Тэгээ миний хүү одоо энэ олон жил баярлуулах байгаа. Тэгээ сайхан маллаараа гэдэгчсэн. Тэгээд өөрөөр нь гарсан эр төл болгоно хурдан байсан даа юу. Юу н та чинь тойроод очиж хэдээс хэдэн оны хооронд ажиллаж байсан юм. Хин дараагийн машин байж байсан. Тэгээд нэг удаагүй маа юу н. Тэгээ яг бас баг залуудаа тамирчтай энэ холбоотой байсан. Яг үндсэн тэнд ажиллаад бол би чинь их удаагүй. Тэгээ 80 онд ороод тэгээд байж байгаад би ч бас нэг 2-3 жилийн дараа бас нэг ажил солигдоод эргэж нэг бас нэг богинохоо ороод тэгээд ер нь олон жил ажиллаг байхгүй би чинь. Тэгээд ер нь бол тойруудгаас л нэг сайхан азаргууртай болдог гэсэн. Ер нь бол яг адуу дуртай бидний хувьд бол ер нь бас адууг бол ер нь удам хөөж бас их одоо удамтай адуу гэдэг чинь бол хизээд одоо хэрэгтэй байдаг. Манай өгчүүл одоо дээдсүүд хүртэл дандаа удам хөөж адуугаа үржүүлжсэн тийм ээ. Тэгээд бид нар чи өөрсдөө тэгээд тэр үржлийнхаа үр дүн гүйцэхийн тулд сайнгүй байх хэрэгтэй, сайн азарх байх хэрэгтэй тийм. Тэгчээж тэр дундаас ч бас сайхан адуу төрнө шүү дээ. Таны хатар азаргыг ч бас нэг төрүүлжсэн, хавар төрүүлжсэн гэдэг үг юм байх. Хаврын уралдаад төрүүлсэн гэдэг үү? Тэр яг л чинь нөгөө бооцоонд уралдаад одоо манай Батчулуу манлаа одоо бандгаа тэр бид нар чинь яг энэ баян жарлангийн ашаатын дэрсэн би тэр урд дээлт бид нар цуг энэ тэр өвлждөг байсан байхгүй. Тэгээд би тэр урд нь байсан. Тэгээд нэг үйл бид нар чинь нэг яг талигч муцгагийн нэрэмжт болгоо ингээд нэг хавар нэг уралдаа хийгээд тэгээд энд бас нэг азарга их мөр соёл литр оролцсон. Тэгээд би яг азарга нөгөө намар жоохон засаараад яхаар бас жоохон өнгөрүүлээд бас унж идлээд идэг байсан байхгүй. Тэгээд сайхан өнгөрөх хүн ч байсан. Тэгээд тэрэнд уяад тэнд төрүүлсэн байхгүй. Тэгээд та уяад тэгээд тэнд төрүүлсэн байхгүй. Тэгээд нэг жоохон бас ямар ганцран гарсан уу? Тэгээд тэнд яг төрүүлээ. Тэгээ ер нь өөр уягуудаа би их ордод бас нэг үнэн цай адуу юм гэдэг их ордод бас нэг мордуулж бас нэг хэмэрн одоо сайхан даа гэдэг их ордод бас нэг мордуулж манай дүү зах цайхан унаад тийм зураг өгдөө шүү дээ. Хоёр дахь их орд. Ер нь яагаад ойж болохгүйсэн та ер нь бас нэг эвгүй үе мөйтэй даарч байгаа байсан. Өөрөө бас багаас нь хайхтар уягдаагүй. Тэгээ яг ер нь ордоо адууч юм бас нэг жил болгон бэлтгэлтэй тийм байж одоо бас оролдсон шүү дээ. Тэгээ яг өөрөө ингүү хордон байсан учраас яг хаврын нэг тийм богино зай юунд тэрээс яг одоо ингээ бүдүүрч хаан ноён гэдэг бол бас хэцүү байхгүй. Нэгдүгээр тэр хоёрдугаар яг бас нэг тэр чи бас нэг улсын данстай учраас бас нэг тэгээд нэг илам та тийм. Оросоотойх бас нэг соёлын багт нэг ууж ил байсан юм бэл. Тэр нэг айц дээр гарч баригдсан зүр мэддэг үстэй. Тийм гэсэнтэй бид яагаад гэдэг явсан чинь 2 жилөө нэг орсон гэж ярьдаг байхгүй. Тийм баг. Тэгээд тэрийг одоо даваад орж байгаа бас тэр нөгөө олон мордонд тоож Азийн даваад таарч. Тийм. Тогшин аваад гсэн доороос нь тоо дамгаар гаж ирээд. Тэгээд манай шиг. Тэгээд тэр галтаар бол үнэхээр ингүү мал байсан аа яг би одоо зүгээр ингээл одоо ч үржилгээгээ сайхан адуунууд орж ирж байна. Хүмүүстээр сайхан адуу үрээнүүд гарч ирж байна шүү дээ. Тэгээд хараад хахад бол тэр
Галтрын дайнаа одоо ер нь харагдахгүй байх шүү. Арай л онцгой мал байсан шүү. Тэр агуур урдураа тэгээд яг ч яг оо хэлсэн хүнд бол жоохон жижигхэн толгойтой. Тэгтээ их махандууд юм толгойтой ад байсан шүү дээ. Галтарч. Ааш заман гэвэл ямар хаад байсан юм. Ер нь тэгээд он жиглээд энэ төр явж байхад бол энэ дөрвөн бүчнийг уйгүй юм шиг явдаг гэсэн. Саха ачаата 30 жав юм шиг энэ төр. Тийм нэг дээр онд энэ төр ямар тэргүй. Тэгээ нэг жаахан бүдчихэд байдаг тийм байсан. Тэгээ би өвгөнхөө ахт хэлээд энэ нэг жаахан бүдчихэд хин та нэг гатгаж яриад явал яадаг гэсэн чинь угаасаа төрмөл хурдаа одоо бүдрэх гэдэг юм. ерөөсөө төрмөл хурдаа тий яг уян байдаг л их гэдэг юм л да тийм. Сул одоо нэг тийм усны давалгаа шиг тийм ээ. Сулдаа энэ төр бүдэрч үрээд байдаг гэж тийм шор бүдчихэд идэх хөхгүй. Тэгээ би болохоор яг басан чэж мэжиндээ бас жаахан юмтай юм уу гэдгсэн өвгөнгөө ахтагчсэн. Үгүй ээ наач тийм биш. Эглгүй хурдаа одоо юм байт юм а гэж хэлжсэн. Үндэсний өв соёлыг дэмжигч MB Beer Plus. Тэр үнэлсэн юм л дээ. За би одоо эрхээс нэг асуух бас нэг асуулт байна. Сонин. Одоо манай Эрдэнэчдэн бол яалтч байхгүй өнөөдрийн баг одоо Монгол ер нь хүн нэг газрыг одоо 6 төрүүлсэн одоо төрөөгүй шүү дээ. Тэгээд яг хөө энэ хүн болохоор бүтээр үл яг адилхан хоёулаа парти байшин төссөн. Одоо манай хүн 40 мянга одоо 2040 мянга төрсөн. Тэгээ морин дуртай Монгол хүн юм чи. Тэгээд одоо өнөөдрийн хамгийн том цул авсан хамгийн өндөр амжилтыг одоо Монголд үзүүлсэн ийм Монгол улсын тод манлаа байж гавьяат малчин одоо ямар ч аргагүй бидний одоо эн чинь дархаа аврагч байсан л эрэмтэй байдаг үстэй. Бидний бас дэвэр эрэмтлэгдэх ийм том уяач өний хувьд яг ер нь одоо анх одоо жишээлбэл одоо ингээл өөрөө чинь парти авсан төссөн хүн ингээл хөдөө гадаа морь уухаар бусад хүмүүс ямар одоо байдлаар ханддаг байсан бэ? Энэ одоо хотын хүүхэд гэдэг юм уу? Энэ монголын болохоор ерөөсөө морь уух ёстой л гэж боддөг юм уу? Ямар нэгэн бас нэг тийм одоо эрдэнэцэн дөржингаа өгч байдаг юм уу? Тухайн аяач байдаг юм уу? Ойрхон морь өвчс уусууд ер нь юу гэж анх хүлээж авах вэ? Яг би бол бас их хацтай. Тэгээд яг өөрөө морин дуртай байсан. Тэгээд сайханч адуунууд таарч байсан. Тэгээд яг ер нь миний зорилго бол ер нь бас адуугаа яг өөрөө ингээд дазаргүйгээ нийлүүлээд эндээс хурдан адуу гаргаж ууя гэсэн бас нэг тийм алсын өөрөө үндсэн бодол тийм байсан. Тэгээ яг намайг одоо ингээд яг морьнд ороод ингээд би чинь Төв аймгийн сэргэлэнд одоо хадмуудаа түшээд гарсан хэд адуудаа тэгээд ажил төрлөө болоод тэгээд ингээ гарахад олон мондөг уяаснаар байлаа шүү дээ Төв аймагт. Одоо Давхуу Баатараас ахуулаад тэгэл манай оноо ах байла, талигч аюуш манлаа байла, манай багш одоо гав юу байла. Ингээ олон талигч гарамжуугаа маань байла, сандуужуугаа байла. Ингээ олон мондөг уяаснаар дотор ороод ингээд бас их юм сорох тийм бас их хов зохиол таарсан байхгүй. Тэгээд яг тухайн үед би чинь ингээд авахд одоо би чинь одоо талигч Ганбатын тэртэйгээ их найзууд. Тэгээ яг нөмөрн дуртай болохоор тэд нар чих сайхан адуунууд ууйдаг. Тэгээ тэдний уяам яндаг өрх очих дуртай бас юм зөвлөгөө юм их сонсох дуртай. Тэгээд тэд нар маань одоо би болохоор яг тэд нар маань бол намайг хүлээж аваад байдаг. Гарамжуугаа болохоор зэрэг би өөрөө айдаг. Ер нь уяам дээр нь очиж чаддаггүй. Тэгээ жоохон холоос энэ төр хардаг. Тэгээ бид нар чинь нэг тийм бас нэг ичдэг имэдэг тийм байлаа. Тэгээ яг ер нь тухайн үед би ч өөрөө их тийм танилцуулга болчихл юм шиг санагдаад ингээд явжсэн. Тэгээд яг тэр үе байснаар би ч өөрөө хотоос гарч очсон. Тэгээ намайг юу гэж тоох вэ тийм ээ. Тэгэл яг энэ галтрын төлж шаргуу тавхад цунгаа мунгаа тавхад гэхэд өөр ирэхгүй хүмүүсийн анхаарал татсалтай энэ яав юу болов гэл ингээл. Тэгэл тэгт олонгоор нь би өөрөө хичээдэг. Тэгэл эднэрээс их юм асуун. Тэгэл яг сүүл үед нь бол эднэр маань тэгэл маш их урам өгдөг байсан л та. Ер нь болно. Одоо өрөөнүүд чинь даагнууд чинь хурдан байна. Ер нь одоо өөрөө хичээх хэрэгтэй гэл ингээл. Тэгэл яг ер нь өөрөө бол одоо маш их хичээл гэсэн тийм дэ хичээвэл одоо бас болдгийм байна гэл энэ сайхан уяас нарыг хараад тэгэл ер нь зүтгэсэн үнэлтэй. Тийм ерөнхийдөө анх бол энэ жоохон бас л
гарамж угаагаас ахуулаад энэ. Гэхдээ манай хүн чинь айж имэх нь шүү дээ. Яг зүгээр ер нь бол одоо ингэж юм л та. Маш их хөв зохиолоо одоо алтар азрахтаа таарсан байна. За алтар азрах бол зүгээр нэг адуу байсангүй. Алтар азрахнаас 2 шарга гарлаа, нөгөө хар гарлаа. Одоо маш том хөвзөө одоо Эрдэнэтийн Эрдэнэчилэн гэдэг хүнтэл одоо тохиосон байна шүү дээ. А тэрийг манай хүн өдий зэрэгтэй өнөөдрийг болтол шарга азрахыг алдаршдал үр төлн ингэж Монгол улс дээр тархтал хүн болгоныг мэдтэл ингээд морой яад өдий зэрэгтэй болоод ингэснээр л одоо би гайхамшиг гэж одоо ярих гэдэг шүү дээ. Энэ бол бас хүнд бол зөндөөлөн тохиолдсон шүү дээ. Хүн урдаадуудаа зөндөөл таардаг. Тэр урдаа зүүн чинь нэг төлийн 3 төлийн дөрвөлөгч гэсэн улсын надад тийм үү? Нэг төлийн 6 дөрвөлөгч гэсэн. Одоо бид нар л одоо Эрдэнэчилэн тэр алтар азрах хоёрын хувьцааг яриад байна шүү дээ. Тэгэхээр яг хөө тийм амар байхын тулд Эрдэнэчилэн ямар хүн байваа? Өнөөдөр хүртэл энэ шарга азрахыг одоо ийм болгохтол, ийм алдартай болгохтол өөрийгөө ингээд Монгол улс дээр таньдаг болтол. Эрдэнэчилэн анханасаа энэ алтар азрахтаа тааралдаад өнөөдөр хүртэл ер нь ямар Эрдэнэчилэн байв? Хувьд ямар Эрдэнэчилэн байв? Бусдын хувьд ямар Эрдэнэчилэн байв? Шарга азрахны хувьд ямар Эрдэнэчилэн байв? Тэгээ яг зөвхөн Монгол хүн болгон морин дуртай байдаг. Бид нар чинь нүүдлийн малаачгүй олон зуун жил явцсан. Тэгээд тэрийгөө одоо 93 наадмаа одоо шүтэж залбирч явдаг болсоод тэгээ яг ер нь бас ингээд хүн болгон л сайхан адуутай болох юмсан гэж үржил хийж ингэж явдаг. Тэгээд миний хувьд бол тэр сайхан адуу таарсан. Тэгээ би бол бодсон энэ үнэхээр энэ шарга адуу сайн юм байна. Тэгээ ер нь зүгээр одоо нэгэнтэй уяач болоо гэж шийдсэн. Тэгээ бусд ажил амьдралаасаа хөндөрч гисэн. Тэгээд яг ер нь бүрэн боломж байсан надад. Тэгэл ер нь энэний төлөө одоо бүхнийг зориулах хэрэгтэй байна гэж би тэгж ойлгосон. Тэгээд ер нь бараг салаагүй явсан да. Ер нь. Тэгээ яг урдаа адуу гэдэг өөрөө сайн байхын зэрэгцээ эзэн уяач сайн байх хэрэгтэй. Тэр адуу жилийн дөрөвлөл формонд нь байх хэрэгтэй. Хит дарамтлуулж болохгүй, хит турааж болохгүй. Тэгээ одоо үндсэндээ би бол бараг ер нь зүгээр бэлчээр тэр адуу орой одоо шүн бараг хит хазж гэн гэдгийг бараг тоолох нь олгүй тэгжил малж явсан би. Тэгээ ер нь тэгээд энэ адууны төлөө бүхнийг зориулъя гээл. Тэгээд тэр сайн төрсөн юм гэдэг чи өөрөө тэгээд аргагүй мундаг байдаг юм лээ. Ер нь бол тэгээ зүгээр намайг бол үндсэндээ бол ер нь бас тэр нэг тууштай төлбөртэй явахыг бол бас шарга азрах маань хийсэн шүү. Ер нь бол тэр өдрийн өдөртөл надад урам өгöd байгаа юм чи. Тэгэл би чи ингээл маллал ингээд тэр чи өөрөө бас нэг тийм цаанаасаа төрдсөн мал гэдэг чи бас нэг тэр нэг ухаан байна. Тэр нэг ажил дааж байгаа. Тэгээд тэр нэг идж байгаа, ууж байгаа энэ төр бол үнэхээр нэг авраг төрдсөн мал гэдэг бол аврал байдаг. Тэгээд мал чи бас нэг 300 үе таагаад тэр шөнөө жоо идж уух нь муу ондог тийм ээ. Тэгээд азар гадууч бас нэг жоо сэлбэлзэл ингэдэг. Тэгээд шарга азархны хувьд бол тийм байдаг. Яг л одоо тэгээд ажилдаа орлол бол тэрийг одоо үндсэндээ баг ойлгож байгаа юм шиг. Тэгж өөрийгөө амрааж идэж ууж тэгж явдаг малаас. Тэгээд өнөөдөр ажлыг л одоо юм үндсэндээ бид нар ярьдаг мулт төлс гэл мулт төлс аваад тавихад маргааш нь бол улмал өнгө орно шүү дээ. Тийм л одоо төржсөн сайхан мал байсан тэгээд миний хувьд л одоо тийм малын төлөө зүтгэхгүй гэдэг яах вэ тэгээд үнэхээр одоо тэгэл энийг л ямар л одоо өөрийнх нь чадвар байдгийг тэгээд ер нь үндсэндээ бол яг төрийн наадамд ер нь бас сайн амжилт үзүүлэе гэж бодож зүтгэсэн байна.
Яг ер нь одоо тэгээд зүгээр би боддгоо. Ер нь одоо барилгачин ч байна уу, мужаанч байна уу, жолооч байна уу? Ер нь ямар ч ажил мэргэжлийн өнгөсөн. Ер нь хийж байгаа ажилдаа үнэн сэтгэлээсээ тууштай л байх хэрэгтэй. Яг үнэхээр одоо тэрний нэг бас нэг өөрийнхөө мэдлэг чадвар одоо юу байдгийг мэдрэмж одоо өөрийнхөө чадлыг бүгдийг зориулж ийш. Тэр цаанаас нь тэр хийж байгаа ажлынхаа буйныг бас нэг хүртэх юм а өөрөө олж авдаг хүн. Тэгэхээр зэрэг би зүгээр одоо энэ уяаш нартаа залуучуудаа зөвлөхөд ер нь адууга морио хайрлаарай тууштай байгаарай л гэж. Алс ити их том зориг мөрөөдөл тавих хэрэгтэй. Тэгжээж өнөөдөр саадууд харахад тэрийг хүн юм болгож чадна шүү дээ. Тэгээ тэрэндээ тууштай яваарай л гэж би цагтгийг. Тийм өөрийнхөө хайртай одоо дуртай амьдаа хайртай байгаа ч л гэсэн үг юм биш үү? Тийм. Яг Эрдэнэчилэн гэдэг хүн бол зүгээр нэг шар газрыг 6 төрүүлэгдсэн ч юм биш. Улсын наадмын дааг төрүүлгсэн, шүтлэн төрүүлгсэн, хязаалан төрүүлгсэн, соёолон одоо миний л мэдхийн одоо шарга төрүүлсэн, нөгөө нэг жагагийн хээр яасан нөгөө шарга төрүүлсэн гэл ингээд ер нь улсын наадманд бүхэл бас наадмууд төрүүлгсэн. Бүх юм чинь одоо нөгөө түүхэн баримт төрүүлж байгаа шүү дээ, тийм. Тэгээд одоо Эрдэнэчилэн улсын баяр наадмын загвар дээр бас дутуул байж магадгүй байх шүү чуг хаа. Тэн дээр уучтараа нийт 14 төрөв улсын наадмаас 13 хайраг гэсэн гаж ирж байгаа. Тэгэнгүүт эндээс азраг гэгч нь одоо ингээд 5 төрүүлсэн байгаа. Шар газрын 4, тэгээ хатар газрын 1. За тэгэнгүүт шар газрын хайраг, шаргын төд нэг өсгөж байгаа зээртэй хайраг. Ингээ 2 хайраг. За их мөр бол 2006 онд нэг айхтар бүтлэн болсон шүү дээ. Тэгээ тэн дээр бол холмор хайраг дууссан шүү дээ. Тэгээ хоёулаа нэг нэмээр хайрагдуулаа хасагдсан. Тэгээ чалгаас шүү дээ хоёр. Тэ. За соёолын гэгч нь одоо 2000, 2002, 2007 2014 онод ингээд 4 соёолын төрүүлсэн байна. Тэгээ 2008 онд 2 соёолын бас ам ариг тулсан. Ам үзүү дөрвөр тий. За ингээд хязаалан гэгч нь 2002 онд одоо нөгөө Нэргүү Батрын хонгорыг төрүүлсэн. Тэгээ 2001 онд тэгэхэд 80 жилээр 2 хязаалаа. Хатрыг одоо ажны шарга хар хоёрыг хойд ингээд ариг тулсан байна. 7 8 онуудад бас ингээд хязаалаа ариг тулж исэн байна. Одоо тэгээд шүтлэн гэд 2000 онд ажны шаргыг төрүүлгээд 2002 онд бас нөгөө дүү Нэргүү Батрын дүү хонгор гэж эцэг нэгтэй одоо биш гэсэн байна тийм. Биш юм билээ. Өөр юм билээ шүү дээ. Ямар хожигор хонгор гэж үгүй дээ. Хожигор хонгор чинь би сүйд авдаг. Адууны юм байхгүй. Энэ тэр хонгороо цэрэн. Аюу тийм. Хөх цэрэн гэдэг нь тийм. Цэрэнгээ адууны. Тэр ингээ шүтлээ гэсэн маань дааг 99 2009 2011 онд ингээ 3 дааг босод төрүүлгээд 97 онд анхны одоо таны улсын наадмын айрыг ах шарга. Тэгээд 2011 онд үндсэндээ одоо 2 дааг ариг туусан биш үү та. Тэг ингээд 90 жилээр. Ингээд улсын наадмын амжилт ингээд байгаа. 14 4 13 ариг. Ингээд яваад нэг бүсээрнж гаргацсан, их хурдаарнж гаргацсан ингээд таны амжилт. Бид ерөнхийдөө гаргасан. За тэгээд их хурдад мэдээж одоо бас гайхалтай том амжилт үзүүлсэн. Хийчээ давтгаж хэцүү байгаа. Хэцүү хүн бас дамжиж давтахад хэцүү шүү дээ. За их хурдад шар газрыг одоо төрүүлсэн, халзмөр төрүүлсэн. За бас нэг азар зургаалч гисэн. Цагаан азар. Цагаан азар зургаалч гисэн. Тэгээд шар газарсан дахиад 7 онд ам үзүүлсэн. Хонгор азар 7-д тий. Хонгор азар, Ардангийн хонгор 7-сон байна. Тэгээ их мөр харигдсан шүү дээ. За ингээд нийтдээ 24 төрөв 38 харигтай. Яг тэр улсын юм да тий нийт. Ер нь нийт ингээд 24 төрөв 38. Тэгээ амир байна. Тэгээ би чи бас ихтэй юм нарийн юу ядгүй шүү дээ бас тоолдгүй. Тэгээд яг бүсдөө би цөөх оролцсон л да ер нь. Улсын наадмаар ялангуяа хавар бараг оролцдог байсан шүү дээ. Ганцхан тэр жил нэг шаргыг тэнд нэг доронтод яхад нэг төрүүлсэн. Бид нэг оролцсон. Ер нь баг өөр оролдоагүй хаа. Манай төмөр очир бид нар яг үнэ тийм. Тэгээ яг хавар нөгөө тэр чинь 4 он байсан. Хавар яг азаргаа бас нэг багцаагийн нэг амсгааг нэг харж игээд сайхан нэг гинж байсан гоё. 7 настай байсан. Тий. Шарга зурч. Тэр жил чи яг тэр жил голонтой байсан шүү дээ. 4 төрүүлсэн шүү дээ. Их хурдтай байсан. Тэгээ яг их хурдад гол нь оролдоно гээд. Тэгээ яг наан төрийн наадам байсан. Тэгээ тэр үед бол одоо юу яадаг бол шүү дээ. Би чинь тэгэж доронтын хаалд оролцоод тэгээ эргэж ирээд тэгээд төмөнд тонголохт байжгаад тэгэл тэндээс хөлөөр нөгөөд гардаг ш наашаа. Тий. Тэгэл 9 хоног явж ирээл налахан гол дээрэл нэг 7 хоног амаргаал эргүүлж барьж байгаа. Тэгээ үнэхээр шар газар бол хөл мүл тэр бол туур муур гэж үнэхээр дэндүү мал байсан шүү дээ.
Одоо ер нь тэндээс хөлөөр нэг 200 ч өсөн хэцүү баг шүү. Дан хөлөөр нь туугаал тэгэл 9 хоног явж ирэл тэгэл уралдаалт ирж ил тэгэл 4 төрүүлсэн шүү. Уус төрүүлсэн. Тэр хавраа төрүүлээд уус төрүүлээд их хурд төрүүлээд алтан онд төрүүлсэн шүү дээ. 4 төрүүлсэн. Ямар ч юм намайг наалахад ирсэн байгаа хүмүүс өмнөшгүй байсан. Юу гэж тийм байдгаа. Тэний уяа азаргаа юу? гэдэг нэг 9 хоног яваад ирлээ гэсэн чинь тэг азар маань ядарсан шинжгүү тэгээд тэг нэг 7 хоног амраагаад нөгөө улсын наадмын уяач эхэлсэн. Тэгэл яг хавар үндсэндээ гоё бэлэн болцсон. Тэгээд зуны уяанд бол яг тэгэл үндсэндээ ядраалгүй уйчих юм шиг. Тэгээд дараа нөгөө их хурдтай байсан учраас жаахан нөөцтэй уяал. Ер нь яагаад хавар үсэн? Ер нь ганц хавар уулзсан тэр баг тий. Онцлогоо авчигдсан. Азрах жоохон давснуу, давснуу хавар уулдах шалтгаан юу? Хавар яг азаргаадуу ч өөрөө оройн ордог. Тэгээд бас нэг жаахан хөдөлгөөн орчдөг. Тэгээ бас яг илгэн цаг манай өгччүүлэн тэр ярьдаг шүү дээ уяач нар тэгээд бас хавар бас нэг тийм айхтар салхи малхтай байдаг тийм бас нэг ногооны заагүй те тэгээд бас нэг дэми юм шиг л ер нь азаргаа дунд бол тайлбар. Тэн дээр удаад юу? Тэгээ одоо бол нөгөө байр малгааны одоо тижэл мжилтэй болсон тийм одоо бол бас өөрлөлтөө тэр үед чинь бол бас нэг тийм тижэл мжил бол тийм айхтар тууштай биш те. Тэгээ ер нь бид нар ч юм уу хавар яхаа азаргаа дунд нэг ганц сар ч юм уу нэг 2 сар нэг жаах юм өгөөл өдөрт ганц л үгүй шүү дээ ганц шанагад нь л өгч юм чи. Тэгээ тэр үед ногоо бас сайхан байж тээ өвс ногоо. Тэгээ одоо энэ баян жарланга хашаа тэмдэрлэл гоё ойлоо шүү дээ. Янз юм байсан чи. Тэгээ үндсэндээ байглаар нь тэгээ тэр үед ч юм бол янз бүрийн адууч бас нэг байглаараа тэгээ элдв хангаа нэмэргүй болохоор яг өөрийнх нь үндсэн тамираар тэгээд аятайхан бас нэг янз бүрийн оёг болох нь их бага байсан байхгүй. Тэгээ одоо бол яг нөгөө мэрэгжлийн тал руугаа бас орчлоо уралдаан тий. Тэгээд байнгын жилийн дөрөв улирлчих бэлтгэлтэй болчлоо. Тэгээд адуу урдан болоод ирэхээр зэрэг бас адуу ч өөрөө бас их бөөрөн мөрөн тэр их дөргдөг тийш дээ. Тэгээд тэр мөрнөөс болоод бас нэг жаахан одоо газар их хатуу болж байна бас. Тэр хаагасаагүй юм. Тэгвэл сонгоо мөнгөний газар мацарыг бол бас аятайхан газар сонгож авах хэрэгтэй байна. Тэгээ заавал их нөгөө олон адуутаа нийлүүлж айхтар ажил хийснээр болохгүй шүү дээ. Хамгийн гол надууга мэдрээл тэгэл өвлөх нь идэлгээг аятайхан хийгээл ер нь л нэг сайхан уйдаг адуу бол нэг сайхан өлөн бөөрнгийн аятайхан байлгаал явуул. Тэгээ азарга бол ер нь өвл аятайхан идэлжүүл бас тарагдана гэж нэг байдгүй. Тэр үе цагаан усны адууч тийм сайхан байж тэгээд ногоо өдөөл зайлуулдаг л тэр үе ногоо цаахан байсан. Ногоо өдөөл тэгэл шинэ ногооны тамираар л тэгэл бид нар чуучдаг байсан юм чи. Яг хар азраг гэж сайн азраг байлаа. Ах шарга гэж бас сайн азраг байлаа. А тэрнээс гадна тэр телевиз нэргөө тэрийн хонгорууд байна. За тэгэл тэд нар чинь ер нь хаанах хатууд бай. Тэр улсад дааг дөрүүлдэг хараачин эхийг бол би гашаараас тэр зангаа ухна гэдэг нэг ах байсан. Тэр манай бас энэ адмуудтай бас хамаатан садан болох тийм. Тэгээд тэдний хөргөн чимбэ гэдэг бас нэг сайхан бодон урдаа азарх энтертэй байсан. Тэгээд тэрнтэй нэг хавар уулзаад тэгээд тэр маань нэг байц бэлгэнд өгөөгээд тэгээд нэг 6 байц тустай яваа. Тэгээд тэрийг би хөөж ирээд ханны хашаанд таччих. Тэгээд миний тэн дотор уг нь удмаараа бол нэг л сайн байц бий. Яг нь ер нь босд нь сайн. Тэгээ одоо өгсөн чинь тэрийгээ бол чамд одоо барьж өгч арай зүрх хүрэхгүй тэгээд чи яг өөрөө тэгээд танаад байгаа. Тий. Тэгээ нөгөө нэг нь за. Тэгээ байжээс бодлого хөөхөд авчраа асчлаа гээ. Тэгээ бид хэд гараад. Тэгээ нэг жага эцэнкүүдүүд юм гоё шар хайрдууд юм байцсан. Тэгээ тэр бас аятайхан санагдаа. Тэгээ би ч бас гайгүй азархтай байсан ч бас азаргныхаа бас тохроо мөхрөөг нь хараад. Тэгээ тэр шар хайр байцыг за өгсөн чи энийг чи аав гэдгсэн. Тэгээ он заа гэд нэг яаснаа тэгээд гэрлүүгээ дөрвөл алхацсан байхгүй. Тэгээ би араас нь яваарсан манай авдар авахад тэгээ авдарнаас нэг хатаг гаргаж ирэн дээр үе сайхан самбаадаг тэгээд. Тэгээ за миний өгшин юу яалаа чи яг сайныг авлаа. Тэгээ энэ бол ийм удамтай байгаамаа гэдэг чи бас яг уулын гаралтай эцэг нь тэр байцны эцэг. Тэгээ тэрийг аваад авчирч галтараа зурнд оруулаад тэр дааг дөрвөлд харгарсан. Тэр бол бас сайн мал байсан шүү дээ. Тэгээ яг багаараа жоохон өлөн сууларсан тэгээ. Тийм яг л хурдан адууч нь бас хөл асуудалтай шүү дээ. Хурдан юм чинь бол бас юу яадаг. Хурдан юм үл авдаг гэдэг. Дүү мүү гэж байсан юм харъя. Байхгүй нэг байц байсан тэгээ тэр нь энэ
сэргэлэнд байж галдцсан нэг өрн байцсан байсан. Тэгээд Тэг тэр жил нэг хавар нэг далан дээр нэг халзан өрөө манай хүн халзан хазгаж ч юм уу нэг ажлыг явуулаад тэгээд сүүлд нь би нэг аавь гэдэг хэлсэн шүү дээ. Тэр чинь тэр харын төлөв. тэр харын төлөв. Тийм дээ. Тэр би яг бас тухайн үедээ бодоод за энэ шаргын юутай юм бэ? Энэ тэгээ би тэр таарад би асуусан. Энэ наач ямар юу гэсэн нөгөө харын хөвгчтэй гэл тэгээд өнгөрсөн. Дараа нь би асуусан чи манай өгмөр ч юм шиг болмор ч юм шиг ярьж байгаа. Тэгээд нэг юм өнгөрөөд Тэр бас хурдан байсан. Тэгээ шүтлэн бас энэ налаах. тэгээд тэр далан дээр доглогчлоо гэсэн шүү дээ сүүлд. Үгүй яг тэр чинь нөгөө налаахад сунгаж агаад тэгээ нэг үерийн хүүхэд буруу замаар ороод тэгээ нэг үерийн юунд дээр жалган дээгүүр харилгаад тэгээ хаанд нь юм ичээд тэгээ нэг ганц 2 жил өмжөөгөө тэгээ нэг өвөл гайгүй юм шиг байхаар нэг яг тэгэхэд далан дээр таарсан юм ба шүү. тэгээ эргээд тэр нь сэтэрч ил явах байсан. Их гоё давхалтай тэр бас хурдан. Тэгээ тэн дээр бас жоохон мэзэгнээ тэгээ болчихсон. Боо тэрнээс чинь нөгөө нэг юу н апог нөгөө хэр гарсан ба шүү дээ. Тийм билүү? Тийм. Жигтэйгээ явдаг хэр юм болсон. Тийм бэ. 15 он өөр ангаж яг гараад тэр нь тоглоодууд гэж гардаг юм уу юу? Та нэг яасан дээр юу шахуу тэр чи авдахгүй шүү бас гарч магадгүй шүү. Хөлж яхан бас өндөртэй болсон байсан. Тэгээ тэн дээр яг хөлн өвдөд өнгөтэй гарч байгаа хгүй. Гэтэ таны шарахыг нэг ясандаа хэлж ирсэн. Энэ бас нэг уян ороод ирэхэд хөвлөхгүй болдгий шүү юм. Тэгээ шарахчихсан тэгээд бас яг тэр шарахт ор нэг тийм байдаг. Арай жоохон дутуу энэ төр байгаа үедээ энэ төр бас нэг жаахан юу яадаг бас нэг жоохон агсрах гэдэг тийм байсан. Тэгээд яг нэг уян эхлээл нэг 10 тоног сайхан болчихдог. Тэр жоохон тарган энэ төр байхаараа зэрэг бас жоохон яралгаад тийм. Монголын үндэсний соёл хурдан өрний уралдааныг дэмжигч Монгол Од компани. Их хайрхны өвөр нөнжиг эрүүл байгалийн сэрүүн сэжүүрт баригдах жаргалан тоонд цогцлбор хотхон. Монголын үндэсний соёл морин уралдааныг дэмжигч жаргалан тоонд цогцлбор хотхон. таян дөрөв төрүүлэгчээд ингээд одоо шүтлэн тэгээд нийлээд ингээд соёолон тэгээд авчиг аргаа 2004 он дөрөв төрүүлсэн шүү дээ. Тэгэд энэ 5 6 он моныг бол батараа гэж бодож ирсэн биз юм бол. Яг тиймд бол яг тэр чинь яг 8-тай 9-тэй гоё 2 жил байхгүй. Тэгээ би бол яг бас нэг дотроо бас нэг жоохон алсын тооцоо хийсэн авсан. Тэгээд ер нь 8-тай 9-тэй 2 жил, 1 жил алдахад 1 жил нь ямар ч байсан хийн гэж бодсон юмсан. Тэгээд тэр чинь 2 жил дараалаад алдчихдаг байхгүй. Тэр чинь 8 оны намар бас нэг бие нөвдөл. Тэгээд тэн дээр бас нэг жоохон буруу имчилгээ хийгээл. Тэгээд тэр үе чинь бас одоо гэх юм бол бас нэг бид нар чинь нэг тийм имлэг мэдлэг бас байхгүй. Тэгээ яг имлэг чи бас нэг жаахан тий болцсон байсан шүү дээ. Нөгөө зах зээл мэлийн ард дээр тэгээд малын имлэг энэ төр чи бас нэг жаахан суларцсан байсан. Тэгээд тэн дээр нэг жаахан буруу имчилгээ хийгээд нөгөө бас дөрөвнийхөө намар юм тий. бас нэг антиот гэмнич гэдэг 2 жил уралдаагүй шүү дээ. 5 6. Тэгээ 9-т нь бас яг өвөл нэг хорморыг гаргаа ингэвс бас л нэг болмооргүй. Тэгээ хавар нэг жоохон хэд хоног гаднаа орлож байгаа би. Тэгээ ер нь энэ жил одоо болохгүй байсан ч гэсэн хөөд олоод нэг хөсөөлөө нэг мордуулыг тэгээд бас нэг хямрын сэргээгээд тэгээд тэр нь мордуулаа би чинь цагаан хөтлийн цаадаар өөрөө тэнд байж байгаа татчихсан байхгүй. Тэгээ яг сайн юм чинь гараад хөтөлж байгаа юм чинь тэгээд нэг 2 3 4 5 гээл тэгээ нөгөө чуукийн халзаа зарга тохоол ирэх. Тэгсэн. Тэгээ би тийм татуулж ирсэн. Үгтэй ч хэлсэн байсан. Татдаг 5 онд шүү дээ. Хүрэн дөрүүлсэн ба шүү дээ. 5 он. Алтангилын өрөн дөрүүлсэн. Тий. Асгах зарга дөрүүлсэн. Хүрэн ам үзүүлээ. Чууки халдсан 4 төр жилээ шүү дээ. Тийм байна. Тэгээ тэрэн зүв болсон байлээ. Тэгээд би ч өөрөө тэндээс явхан хөтөлж ирээл. Тэгэл тэр өвлөө их гоё болоо. Яг буцаал нэг хуучин мөнгө нь гарч ирээл. Тэгээд хойдон дөрүүлээл. Хойдон хөрсөн тэр чи юу шүү дээ. 6 он чинь тэгээ 6 он болох юм. 6 он татаж авсан цаавал төрөөс 5 он дахгүй чуукаа хаалцсан гэдэг чинь. 6 он дэр яасан. Тэр чи яг мордч 6 онд мордж байгаа харагдсан да. тий, тэгээ 6 он чинь тэгээ дутуу татдаг энэ дэр байхгүй. Тэр юм бэ. Тэгээд чуукаа хаалцсан чинь 5 он баггүй. 6 он чинь юу даакл дөрүүлээ шүү дээ. Тэгсэн.
Тийм бэ. Та зүгээр мордод буцаа авчих байж байгаа. Тий, мордууд. Зүгээр мордууд автсан биш. 6 онд чинь 5 онд бол татуулж авах Ямаас эргээ хийж мордуулаад тэгэл яг тэр чинь ер нь болохооргүй байсан л та зүтгүүлээд юм юм байсан. Тэгээд ер нь яг одоо бол тэгээд барггүй харагдахаар үед нь л явуулна болохоос тэрнээс дэмэн штэ ер нь бол. Тэгээд тэртээ тэргүй одоо өөрөө бас игэлгүй сайн. Тэгээд тэн дээр тэгж гамнсан ч болсон байл. Тэгэл тэрний хүчинд чинь дахиад тэдүүллээ шүү. 3 дөрөвсөн биш үү? Тийм. Тим амжилт нь байхгүй шүү дээ. Дараа нь уус алдсан гэдэг авчихсан шүү дээ. 7 оны их урд ирнэ болсон байхаа. Бусад төрүүлээд их урдд очиод амууд үтсэн шүү дээ. Тэр ер нь тэр яг өөр хангаад болсон их урд. Тэгээ яг урилгахтаа тэгээд явуулгүй болохгүй шүү дээ. Монголын хамгийн том наадам тэгээд. Тэгээ яг улсын наадмын дараа уралдаж улсын наадмын алдар 2 хоног наллахтаа нутагтаа очиод тэгээд азарганд бариулцдаг байхгүй. Тэгээ ерөөсөө нөгөө ажил төрөл хийж болдгоо. Тэгээ өглөө нэг жоохон барьж уйдаг. Тэгээд тэр нөгөө давхар үеийн адууч чангалаад явах хэрэгтэй. Тэгээд суларчихгүй. Тэгээ одоо яг нэгэнтээ урилгатай юм чинь нөгөө мордоос нөгөө гиз гүзээ гэж нөгөө өлхийсэн юм мордоо. Тэгээд аргагүй сайн юм гэдэг бол тэгэл. Яг нь болох юм болдог болохгүй юм болдог л байхгүй. Тэгээ ер нь бол би бас дотроо бодож байхгүй. Тэгээд ер нь яг нөгөө их урд гэдэг наадам чи өөрөө том айхтар наадам. Тэгээд бас нэг төрүүлэгч шиш гэж бодоагүй ер нь яг. Тэгээ бас болов ингээд сайхан уралдаж чигээд байсан. Тэгээд яг тэр чинь тэгээд нэг бас нэг жоохон гай таараа тэгээд нэг азар хоёр төрүүлэгч сайшаач юм. Гэхдээ тэр хоёр төрүүлсэн бол бас өөр юу шүү дээ. Тийм бас тэгэл аюултай юугээд бас нэг тийш таа. таваахаас үүдний асуугаад нараа хонгороор дахиад төрүүлдэхэр боломжгүй байсан ч дахиад төрүүлсэн би байгаач өгөөч гэсэн. Бас тийм ч болох ч байсан юм л те. Ер нь бас нэг юм. Морнич одоо бас нэг сайхан жаргалын ч үзлээ бас хэцүү зовлонгийн ч үзлээ штэ би бол одоо бас их айхтар ичтэй чинь нэг дээр үеэс уламжилсан тэгээ бас урдум орчимс байгаа иламтай энэ төр байдаг тэгээ яг зүгээр илам гэдэгтээ цагаан илам л байдаг бах та тийм ээ тэгээ сайн мал тэгээ аль л сайхан адуунууд одоо тэгэл бас л нэг сэтгэл төрөхгүй тэгэл за энэ ямар ч байсан улс нэг хоёр дөрвөлж юм гэхэд тэгэл нэг төрүүлээ илэм үнийг харигдаал энэ байхгүй болчихж штэ тэгээд үнэнхүү сайн төр сайн адуунууд ч бас тэгээд цаанаасаа бас нэг стан шар газар энэ төр бол бас нэг тэнгэрийн станаг даалттай юм дааж төрдөг юм шиг. Одоо тэгэл одоо Батэрд навар гэхэд бөхөр ярих юм бол одоо тэгэл бас цаанаасаа юм заяасан болоод одоо улсад одоо нуус тавчаараа 12 3 төрүүллээ шүү дээ. За одоо таны багш гэхээр одоо өвгөн хүүгээ байна тий. Тэгээ миний ер нь анхны багш бол өвгөө байгаа шүү дээ. Тэр бас мундаг хүн байсан байхгүй. Ер нь зүгээр тэр нямбаа байгаа, мэдрэмжтэй байгаа. Тэр нэг янзтай нямбаа цэмцгэр байгаа тэр. Ер нь морийг бол гоё цэмцгэр байгаа. Ер нь гэхдээ актер өгнөлтөө бид ч гэсэн мэднэ. Яг хөө тэр жил шарагт нөгөө нэг яг өрөнгөө тавьчихсан байсан сүлд өвөө худалдаа тавьчихдаг нөгөө зээрд гардаг. Тэгэхээр л өвөө ганцгүй аваашаа худалдаа хурдаад уурчаа ш. Өгмөл зүгээр бас нэг тийм жирийн хүн байгааг бохгүй. Өвөө тэгэл тэгдэг. Да өө нэг ганцгүй тавина яг мөө хүүгээ бол одоо шаналлахгүй өөрөө чи сайн малж сайн үрд бол олон юм битгий варалгаараа тэр өөрөө нэг зээрдгүй авчир таваа тэрнээс нь тэр зээрд гарсан байхгүй тэр тэгтээ даахад нь шахтуу хацартуу шахт тавьсан шүү дээ. Тэр нэг өвөгийн зэрд өгөхгүй. одоо зээрд надад ганц зэрэг авсан тэр тас өвгөө ганцгүй авчтай худал тэр ярьж байгаа байхгүй. тэгээд тэр чи бол тэгээд бас дааганд нь багт нь чэйж мэжэнд нас жаа юм хийчихэд бас соёлын яг би нэг очиод би нэг дүүгээс авах гэсэн болтгүй тэгээ би ярихгүй өгшөө нэгсэн манай эзэнэч орол автсан лээ өөрөө автсан байсан шээ. Яг тэгээд тэд нар чи өөртөө над руу ярихгүй юу. Тэгээд би ч бас тэр үед жоохон би яаж жоохон тараа байсан. Ер нь яг тэгээ хөлж өөр дээр аваад тэгээ ер нь бас хөл жоохон сулардсан. Тэгээд айхтар лав ажил хийж болохгүй. Тэгээд ер нь жоохон алсаас нь тэгээд явчихлаа. Тэгээд тэр чинь тэр жилээ нөгөө улсын ойтой жил байсан шүү дээ. 90 жил. Тэгээ яг одоо 2 хоноод мордно гэж яхад бас азарганд ориулаад манай чарив манж хаад. Тэгвэр гачин болгоод тэгэл одоо шархан марханд янз бүрийн юм дөрвчээж мордуулаад тэгээ 9 шүү дээ. Хэдэн он блэ? Яг бүтээлийг дөрмөр өгдөг жил чи. Тэр чи хоёлаа нөгөө нэг хаалт дээр уяраа юу шүү дээ. Алсын юу байхгүй. Хэдэн он блэ?
Улсын 80 жил байна уу? 90 жил. 90 жил 90 жил 11 байхгүй он. улсын 90 жил тий. Манай хээр ам үзүүлэлт яадаг 12 он. 12. Улсын 90 жил байхгүй юу? Тэр үед орсон байхгүй юу? 11 онд харагдсан шүү дээ эрд чинь тий. Агуу. 11 он 9. 90 жил 9. 10 12 он 13 онд харагдсан. 13. Бүтээрийг цуг байжсэн жил яагаад ч тий. Тэр жил харагдав шүү дээ. Тийм баг. 13 он шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр ам үзүүлсэн байхгүй юу? Тэгж тийм үү? 4 шүү дээ. 4 шүү. Дөрвөлдсөн. Тий, айрцсан. Дөрвөлдсөн. Айрцсан. Одоо юу вэ? Уус хаалцсан дөрвөлдөө. Тэгээд юу ч ам үзүүлдэг шүү дээ. Олон мөнхийн хаа. Тэгээ 3 дээр бямбуга өрөө ороод 4 дээр. Тэгээд ороод 5 дээр чинь сугургаа ороод. Тийм л тийм. Тэр зээлч бас их гоё. 13 он болоо шүү дээ. Их гоё тийм эвцхэн тийм адаа байсан. Тэгээ жаахан чэйжэндээ жаахан. Ихний ямар тонтой байсан тэр зээл. Ихэндээ үгүй Өөрийнх нь олж ирсэн юм шүү дээ. Өөрийнх нь зэрэг тацхны хөхтэй. Тийм баг. Тэгж хэлжсэн санагдчих. Тэр үед чинь яг өг мөчөг дунаал манзиттэй бүр очин тэгэл эркамеркгийн дээр бүр аквад явуулчихлээ гэсэн. Тэгээд налахын гол тэгэл ингээд бид нар жарныг дээр мөрөө тэгээ уруудад аим хөрөөл явчих тань юм уу. Бэлээ тавта ардаа нөгөө аван цувар Обозоо тэгэл явчихдаг гэсэн. Таны хатар азарханд одоо ингээд цагаангүү, хээргүү гэдэг юм ихтэй хідэнгүү юм уу, багтаа хідэнгүү тавьчихсан хатар азарханд. Ер нь одоо хамгийн олонгүй оруулах гэсэн нэг 8гүү, 9гүү өдр тэгэл яг манай хавари улсууд бас ганц нэг гүү тавьдаг гэсэн. Ер нь олон юм оруулдаг байсан. Тэгээ өвгөө болохоор олон юм оруулах юм биш. Сайн маагүй цөөхөл юм оруулахаар. Тэгэл Ер нь тэгээ яга 2 шарга байна те. Тэр цаа 8 9 жилдээ нэг хамгийн ихтэй 3 4 гоо оруулж ирсэн жилж байгаа бах те. Тэгээ 2 шарга гарсан байна. За хар гарсан байна. Өөр яхаа ер нь охин бос юу та Баянмаг аврагт нэг хар өрөө авчихсан. Хар өрөө авчихсан шүү дээ. Баянаа өрөө гэсэн тий. Тэр ямар ихтэй байсан юм? Тэр яг энэ бас би энэ хойд жаргалантаас авч ирсэн юм аа. Тэр бас жаргалант одоо орхосол гээл тэгээд яг их нэг тийм нэлээ биерхүүдүү тийм харгүй байсан. Тэрнээс гарсан. Тийм баянаа өргөн тэр харуулж өөр их зузаан л та. Жохон тийм ясархаг байхгүй юу? Баянаа өргөн жарныг марныг уяал явж идвэс. Гачиж нуцуус яаж баян юм гэдэг юм нэг яаж өгсөн шүү дээ. мөнгөөрт өдөр нэг харагдаад бэлтэн зарсан гэдэг л залуу явж Яаж л өгдөг юм уу? Тэгээд уучин дээр баг шаргыг харчаад гэдэг ус. За одоо ер нь баг гарахад уу наад чи гарцсан юм байна да гэдэг тэгдэг шүү дээ. Өнгөө айхтай хүмүүс аа. Тэгээ би болохоор зэрэг ингээ хараад одоо энэ яг ах нь бол арай жоохон тийм богинохон босоод байсан шүү дээ. Тэгээ дүү нь болохоор нэг тийм жоохон голгортой тийм байсан. Арай сунтай даа. Би тэгээ ахын илүү гэж би бодоод байдаг байхгүй. Тэгээ өвгөө бол харчаад за энэ хизээд айхтараад болох юм да. Нөгөө баг нөгөө адууч төрцсөн юм шүү гэдэг гэсэн. Энийгээ сайн маллаараа да. Ер нь даагш хөдлөө уралдахаар л хөл гарлуугаа орж идэх юм да. Нөгөө ер нь тийм нэг хүчлээ тэрхгүй шүү гэдэг. Би чинь дааганд нь хүчтэй яасан гэдэг тийм ганаа бид чинь Шүн гаралж байгаа төлөв яг ганаа бид чинь тийш хоёр уралдаа шарга урдан хар урдаа. Тэгээ хар нь болохоор сунганд ердөө зайтай хөтлөөд идэв. Тэгээд улсын нааданд очсон. Тэгээд орой бид хэд ажил хийж аваад нүхтийн нөгөө засмал замаар ингээд нэг гүүртэй юугаар ингэж шорон зам ингэж юуруугаар гар засмал яг тэн дээр өөдөөс машин гарч иж үргээд тэр гүүр рүү нисгээд чаргыг хэдэн даа орсон гэрлөө. Тэгэхэд толгоогоор тулж унаад өжөөгөө гэмтэй ч мордуулах. Тэгээ даа уралдаагүй шүү дээ. Тэгээ ер нь би бас бодоод байдаг байхгүй. Тэгээ манай тэр өвгөө гоч бас айхтар хэлдэг юм. хараа юу гэдэг вэ? Хараг бол яг за яг наад чи ер нь бас л үгүй юм шиг байдаг мал юм тэгээд энэ баг шарган ээжэд илүү юм даал гэдэг гэсэн. Хар гэхдээ хурдаар илүүсэн. Хурдаар илүү. Тэр хоёр ч дааг мордоход ер нь хар бол төр төвдлээ. Одоо шүлгийн хязгаардан хүртэл хамтраад ажил хийгдсэн. Тий. Тэгээд дан урдсан ч та. Гараал хоёулаа хөтөлдгийг тэгэл нэг жоохон нэг километр 2 км-аар нь явбал харан зүгээр хүүхэд чахаагүй багтлыг год гэл хараавчдаг байхгүй. Би сүүлд зүгээр нэг харж байсан шүү дээ. Тэг харыг харахад арай тийм ясан дуудлахтай юм шиг тий. Тий арай толгой явж байгаа. Ах энэ төр багтаа шүү дээ. Их мах толгоондоо. Гэхдээ өөр биендээ багтаа толгоондоо махгүй. Тийм ээ. Толгой жоохон тийм хатангар дуу ясан дуудлагатай. Хаагаараа тэр зоомоогоор энэ бандаас махтаа тийм атаа. Тийм зураг байдаг шүү дээ. Тийм тэрнийхээ бяраар их хурдтай байдаг байсан юм лөө. Одоо тэгээд юу зоомондоо их махтай дайран дээр өсөлтөө энэ төр хамаагүй илүү шүү дээ. Тэгээд ажнаа шаргуулдаг очтгүй л байсан шүү дээ. Цааш одоо хоёр шаргыг харахаар ах нь илүү хөдлөнө гэдэг юм. Ах шарга хар хоёр хөдлүүд одоо хар нь илүү байх нь уу?
том шарга бол ер нь бас хурдан мал байсан юм уу ер нь. Тэр чинь өөрөө нэг турдагчгүй тэгээд тэр бас Дембегийн хэлээр тэр зооны мах тэр бяраар их хөдөлдөг байсан баг. А баг шарга бол тийм жоохон алчгардууд юм бол байсан шүү дээ. Тэгээд сүүл рүүгээ гоё тий соёлонгоосоо сайхан болж ирэл тэгэл. Ер нь 2008 оны улсын 5 дахь төрийн холуу дунд говийн 60 жил соёолын төрөөс нь холоо таниад. Шаргын хамгийн ол төрөө. Яг ер нь улсын наадмын нь арай ол баха ер нь бас. 5-600 м байгаа бах тий. Тэг байгаа бах. 6-700 м ч үгүй яаж байгаа шүү. 8 оны гол. Би бол ингэж бодож шар газар бол жоохон зайтай өшөө жоохон зайтай төрүүлэх боломжтой байхгүй. Тэгээ юм ирэхгүй болохоор өөрөө тэгээ таавар яваад байдаг тийм. Жоохон юм ойрхон яваад их зайтай төрүүлж бас магадлал өндөр шүү. Тэгээ ер нь бол яг би бас морины хөвгт тэлдэг байхгүй. Ер нь тэгээ заавал нэг шахуултгүй. Ер нь тэгээ яг өөрийнх нь таавар маягтай тэгэл яадаг. Тэр л таавараа цугж явж байгаа үзүүдээр нь хүүхд жоохон хөдлөгжил байдаг. Учрууг их ороолгож байгаа ч гох тийм. Ер нь тэгээ яг жоохон гамтаа байж ижил бас жаахан. Тэгээ бас олон төлсөө уралдсан. Тэрнээс хамаагүй ойлгох юм бол бас тэгээд тэр дунд чи одоо манай зам бартаата тэр чулуу молоо гიშгээс ахуулаа тийм ээ янз бүрийн асуудал. Тэгээд энэ дандаа том хөвгт явдаг байсан гэж та нэг ярьдаг шүү дээ. Ер нь тэгээд бас гаширн дээр гээл. За Эрка нэг юу яасан? Юу их насны мөр их урдд төрүүлсэн тийм. Мэдээж яг унган морин нүшилтэй бид нар яг эрдэнэчүүдийн унган азраг одоо ингэж мордыг ярьлаа. Одоо бол тэр халзан мөрийг ярив. Халзан мөр бол бас Монгол адууч биш яг өөрхөн. Гэхдээ яг биеэр их том азар мөр байгаагүй шүү дээ. Сайхан биеэр жижигхэн гой жигтэй тийм арцаг хавир гойтой тийм махтай байсан. Тэр юу н яадаг мөр байсан. Тэр юу н хэр хурдан мал байсан. Тэр яг юу яадаг гэхгүй. Манай энэ Инли Мөнхбат гэдэг нэг морины зүтгэлтэн байж залуу. Тэр маань энэ өөр Монголд бас нэг тэр Эрдэм Баатар тогтохын тэр гэдэг нэг бас нэг найз дүүнертэй болцсон. Тэгээд тэд нар нь яг бас ар Монголд очиж нэг уралдаа гээд. Тэгээд тэр хавар бас нэг хэдэн адуутаа тэд нар ирсэн байдаг. Тэгээд тийм дотор тэр халзан мөр ирсэн байхгүй. Тэгээ халзан мөрийг яг эдгээр уяад ер нь улсын наадамд тэд нар уралдах санаатай байсан юм билээ. Тэгээд улсад мордуулсан халзан мөр нөгөө суугаа монгол сайн байсан билээ. Тэгээ улсад тэр цагаан хотлын цаад дор тэр урдлын нэг хоёр гүнж ялгаа байдаг шүү дээ. Тэрлүү араа хөвгт нь очиж байгаа байхгүй. Тэгээ би яг тэр манай Эрдэнэ гэрлийн тэр яриад нэг тийм сайн хурдан халзан мөр байна. Энийг авчвал яах вэ гэдэг ингээд. Тэгээ би бүр зориуд тэр халзан мөрийг улсад мордлохоор үзье гэх. Тэгээ нэг говши машин гойж байгаа явсан. Тэгээ ер нь нэг 10 өдрөө орж ирээл тэгээд ер нь явхаар шинжтэй амар. Тэгэл яг манайхан ч одоо тэгээ бас дотроо уяаснаас ярьж байгаас нэг гятад морил төрүүлж лаалах байх таа гэж яриадсан байхгүй. Тэгээ би болохоор тэрийг үзье гэдэг явсан. Тэгээд тэр чи яг хүүхэд нь яг жаахан урдуур даялаа тэгээд бас эйгүүд нь урдуур очиж тэр нэг бас барцаа тэр доогуур тийм ээ тэр нөгөө гүн жалгаар урдаасаа ингээд урдуураа явж байгаа нэг жалгаар ингээд яг ингээд гүн жалгаар ингээд яг гүн жалгаар гарч ирдэг. Тэр нь урдлын хоёр тэр нэг зайд нь том хүүхэд онцсон бас ингээд ороход зайлал мөрнөөсөө салждаг байхгүй. Тэгээ алзан мөрчин гарч ирэнгуудаа хойшоо тахгүй авчихсан. Цаа хөтлөө тохиолдсон. Тий. Тэгээд авахгүй ч яваа. Тэгээ би ч нөгөө комиссийн яваад гэсэн. Тэгээ за энэ одоо ямар ч сайрагтаа сонгорлоо. Тэгээд эдгээр чинь барьж аваад бараг 70-80-аар эргүүл оруулаад тавьсан байдаг хөөхгүй. Тэгээд тэр чинь 10 үед дээр очоод уустаар тэгээ оройн нөгөө алзан мөрчин гөвтөд гэсэн би энэ мууцсан гэдэг. Тэгээ би оройн бас очиж исэн бохоггүй. Тэгсэн тэр эдгээр чинь тэр хойдлын нөгөө морины комиссийн нөгөө цэргийнхээ тэр байдаг арын юу тэр нэг жуулчны гэрүүд өгдөг шүү дээ. Тэрний урд дор байсан. Тэгээ тэрний имтэл нэг ширгэн дээр гівтцсэн зайлал талаар хартна тэгээд. Тэгээ хэцүү байна. Одоо ер нь босох юм уу бүү юм. Тэгээд яг жоохон тийм тарган талдаа байсан. Тэгээд бараг л улсад ер нь өнгөрөх байхад тэр гэдэгсэн. Тэгээ маргааш өглөө нь асуусан чинь босоод ирсэн байна гэхээр би бүр зориуд очиж үзэхгүй. Тэгсэн чинь бүр янзын гоё байна. Бүр гоё юм. Бүр гоё болцсон. Жоо өндөр авчлаа. Тэгээд би нэрлээд хэлэхгүй. Өөр нь гоё болцсон байна. Энэ жаахан дутуу ян дээр л ингэсэн юм байна. Тэгээ манай Эрдэнэ гэрэл чинь ярьж байгаа тэгээ авсан байхгүй. Тэгэл би ч хүүд олоо одгоос их урд руу нүүсэн. Тэгэл халзан мөрөг аваа явсан шүү дээ. Тэгээ замдаа ажил хийсэн чинь чихтэй хаамсгатай. Тэгэл би шинэ өглөө тэртээ дөрөв одоо улсад мордоод ингээ босоод ирсэн чи одоо бол хүндөр аавна гэж байхгүй гэл.
Тэгээ далан малан ичгтэй гэн. Тэгээд би чинь өглөө эрт сэрүүн дээр яагаад ч үрт 7 молон цагт барьж авч ажил хийгээл 3-4 цагт барай авч чинь. Тэгээ ажил хийгээд эргүүлээ жоохон тавьж хагаад буцаага бариад байгаа. Тэгээд өдөр цагаан нар дээр гараад ирэхээр 1-2 цаг үед худагдаараа очиад усаар зохино. Тэгэл ер нь нэг цаг маг энэ төр бол зохино шүү дээ. Тэгээд юу чичрэн ойлголтохгүй. Тэгээ орой ширүү ороод нар орохоос өмнө жоох ажил хийж чинь. Тэгж ягаал тэгэл мордуулсан та тэгэл яг хөө тэр үе нэг тархан жаданд гойж таарсан нэг юмны овж зохиол байсан юм уу гой бороо ороод гой таарсан гой сэрүүхэн. Тэгэл газар дээрээс эргээл тогтох жаргал унжсэн эргээл тэгэл явцсан шүү дээ. Тэгээ манай улаан сайдын зээрдмөр нэг тэр арын гүтэл дээр нэг төхөж ирээл тийм ээ. Тэр сандуу жоохон чи машинтаа Тархантай гүтэлтэй нэг гүтлөө дээр авчихгээд тэрэд нэг жоохон сулармаар олж ирэл тэгээ арын гүтэлтэй гүр давсан тэгэл би чи одоо явуул гэл тэгээ тонгоч юм чи өгсөн. Тэгээд Тэр гүцэхгүйсэн. Тэр саймар байсан шүү. Тэгээд дараа нь чинь доронтод харагдаад бүшээ наадам. Тэгсэн. Тэгээд яг бас тэр нэг жоохон амьсгаад байдаг ус зүрхний дефект байсан юм л. Дараа нь өнгөрөхт нь эдгээр чинь задлаа хийж үзсэн. Тэгээд зүрхэндээ юм хоёр уулан гата. Нэг нь бүр ийм урт. Ийм ороо яриана ууланга. Нэг нь арай бага нарийнхан тийм. Зүрхнийхээ нэг ховдолт тийм хоёр ууланга. Тэгээд тэр ингээд мэдээж тэр зүрхэн чинь цус дүүрээд ингээ гарч явах хэвээр тэрний чинь зайг ийстэй тэр дотор чи юм. Тэгээд тэр уулангаа бол тэр цусны гарч байгаа урсгал юм орж байгаа урсгал дээр заавал бас тэглэхээр зэрэг тэн дээр энэ тэр заримдаа өөр чигтэйг яавгүйгээр ингээд нэг тавьчтаа сонирн болдог байхгүй. Тэгээд тэр тийм нотой байсан. Яг урд нөгөө дандаа байнгын дижилтэд тэгээд тэр чинь тэр нэг дандаа хүчилж ажил хийдэг. Тэгээд тэр чинь сүүлд нь би тэр жирэнд очиад байж байгаа. Тэгээд ажил хийдэг байсан уулна гэдэг тэр нэг мондог уул руу дандаа мацуулдаг байсан юм чи. Бүр ёроолоос нь явуулаад гүүхээгээр нь бол дойроод нь гаргадаг. Тийм юм бэл. Тэгээд тэр мөрөн дээр яг бас зөрхөндөө амар ачаал байхгүй. Тэгэл ятуу чинь тэг чинь амар шүү дээ. Мөрчүүлдэгтэй сайхан мөр шүү. Янз юм Мөр шүү бас. Инкэн мөр шүү дээ. Зүгээр араараа тэр гой юм уу хасны махын тэр момдогч юм бодгийн тамирчин шиг. Тэгсэн мөртөө тэрэндээ төөргүй юу. Баяртай. Тэр хүмүүс тэгээд өөрсдөө уяад ирээд энд оролцсон байх нь хаа тэр Өөр Монголоос тийм шүү. Тэр бас хүүхдүүд онжмнаа үл гэмтэй байхгүй аюултай. Аюултай. Аюултай тус бас тэнд бол батарна. 4 онд чинь яада усад чинь хамар зэ төрүүлсэн шүү дээ. Тэгээд сургуулаа нөгөө хөвдгөө хийв. Тэгээд сандууж байгаа энэ дахиад даваа сургуулаа армар. Тэгээд цэрэнжигийн хэрмөд тэгээд тавтар нь одоо уяастай холбооны тэр хөтөлтөр чи яг 10 цагны нэг том юм. Тэгээд чи бараг оромж дууссан юм. Арч юм шүү. Арч юм. Тэгэн шүү дээ. Тэгээд жаахан яваа цагаан хөтөл төр нэг тонгоосон байхад тэр бол тэгээд ер нь дэрчгээрээ гарч шүү дээ. Урагч юм чи үгүй. Үндэсний өв соёлыг дэмжигч Horsepower Sydney. Уяачдын дунд хөлний тариа нэрээр алдарсан Австрал платинум буюу пенил потазон уяаморны шандас шүрмэс үений гэмтлийн үед өвчин намдаах өрөвсөл дарах эмчлэх зорилгоор хэрэгэлдэг лабораторийн шинжилгээтэй тарилга. За ер нь одоо надууны ойрын төрөл гэх юм уу хамаатан гэдэг амтан дотор л илжиг одоо юу тах хоёр байгаа шүү дээ. За энэний талаар за манай Эрка ямар бодолтой байна? Тах гэдэг нь одоо ямар амтын хулан гэдэг нь ямар амтын хоромсом нийлэхгүйгээд тэгээд гэдэг нь энэ одоо ямар бол би бол одоо яг бас хүн амтны ярианаас ингээ яхаар тагчин бол Монгол адуунаас хоромсом арай 2 хоромсом ч үлээ. Дэмбэ одоо бараг зөрөөтэй байдаг. Тэг яг тэгээд дээр үед бол одоо нөгөө бас энэ хэлийн зэргийн энэ төр ярьдаг юм билээ. Тэгээ нөгөө одоо унах даагмаа одоо шүтлэн байцсан тэр барьж одоо энэ нөгөө жабилсан тэгээд дахиад 2 унах тийм тэр бас бэлгэлж барьж исэн байдаг юм билээ. Тэгээд яг нь зүгээр сүүлд нь тэрний үр удам бас морин тойрогч бас очсон л баг. Тэгээ би ч гэсэн бас зүгээр ингээ мэдээ тэр дахин бор гэдэг нэг бас нэг тийм эрлийц усаар заазарх байсан. Тэрний үр төлөвд бол ер нь
нүгэлтэй ааштай энэ төр тийм гардаг. Би сүүлдэн дээр тойруулгын тэр дахин бороо удам энийг азар 18 хүрчээ тэгээд заазанд байхад нь би бас нэг авч 2 жил азар тавьсан. Тэгээд тэрний төлөвд бол 90 охингүй юу айхтар ааштай тийм юм гардаг. Тэгээ яг нөгөө зэрлэг амтан гэдэг утгаараа яг таксийн бол байгалийн зэрлэг амт юм л да тий. Тэгээ ерөн зүгээр яг бас Монгол адуутай энэ төр ирлийчээд бас нэг тийм айхтар бас нэг бүтэлтэй юм бол цөөн бах ер нь бол. Тэр одоо дорд сүрэнгийн хээрмөр энэ төр чи бас дахин цус орцсон энэ төр л гэж ярьдаг юм билээ тий. Яг л нэг жаргалантад бол нэг тийм нэг шүдлэн хязаалан төрүүлсэн адуунууд байсан юм билээ. Тэгээд дээшээ аашин дийлдэхээ болоод ерөөсөө болсон. Тэгэл тэр чинь одоо яхаар Монгол хазармаа зургууд хураад дийлдэг мэ гэсэн дахин гүмүүд үзэг. Тэгэл нөгөө доон цэвэр хазаргнууд одоо тэр бүжээн хазаргнууд байсан юм уу те тэр мангар дуухан хэр баг ер нь тэгж ярьд юм дээ доктор бол тэр байгалийн тэр ааш харан шин бол одоо ер нь барагтаа бол ер нь засардгүй юм шиг л шүү дээ. Ер нь удаа тийжээд ганц л тангадаг ч. Тэгээд халж юм тийш бол нэг ганц тангаруусаа дууж юм хатуусаад иргэд юм ойртох юм тийм онцгой. Тэгээ гүмүндний тэр бол ер нь Монгол адуумад бол орж чаддгах ер нь бол. Тэгээ байгалийн өөрийнх нь тэр үндсэн одоо юм байна шүү дээ. Ер нь байна. Яг адуунд хамгийн ойрхон хоёр амтналтай одоо ингээд одоо ойрхон хамаатан гэсэн үг байхгүй юу? Одоо хамаарах уу? Одоо ер нь хамаатан гэж төрлийнх нь амт байхгүй. Одоо адууны төрөл дотор байгаа тах болон хоёр л байхгүй юу? Өөр одоо тийм дахин удам тэгээд чичтэй татдаг яахгүй. Яг хөө шинжлэх ухаанд бол мэдээж холон одоо адуу хэрэг нийлүүлэхээр луус гарна. Ортон баггүй цаашаа үрждэггүй. Гэтэл яг шинжлэх ухаан дээр энэ хоёр хоромсоо таарна. Шинжлэх ухааныхаа хувьд бол үржлийн хувьд бол үржиж болох юмтай байхгүй юу? Гэтэл энэ нь ортон цаашаа төрдгөө. Үржиг адуу хоёроос уу? Одоо үржиг адуу луус гарна үржихгүй шүү дээ. Цаашаа үрждэггүй. Тийм ортон төрдөг байхгүй юу? Нөгөө эсрэгээрээ болохоор тах адуу хоёр чинь хоромсон зөрүүтэй одоо шинжлэх ухаанч бүх улсууд бол үржиж болтгүй байдаг байхгүй юу? Гэтэл тэр хоёрын эсрэгээрээ цаашаа үрждэг үржил гаргадаг байхгүй юу? Үрждэг хэрэглээ амтаа гаргадаг. Тийм л ялгаатай юм билээ. Тод манлаа маань морийг ер нь яаж идэх вэ? Яаж идэлж өнөөдрийн залуучууд ер нь адууг одоо яагаад буруудуулаад байна. Яагаад одоо бас болохгүй болчиход байна. Хөлн болохгүй ийм юмж болохоо болчлоо, өвчнж болохоо болчлоо гэд тэгээ өвөл оруулж ирээд ийм тийм шинжилгээ өгдөг ч юм уу яамаар байна. За иймэрхүү нэг одоо орчин үеийнхаа бидний залуучууд дүүсэлээ үлдээх гэдэг байгаа л нэвтрүүлэн шүү дээ бидний энэ. Тийм учраас тод мандлагийн жижигхэн богинохон биднэрт нэг тийм зөвлөгөө өгөөж одоо бидний үзэгч бидний сонирхох залуучууд яг ер нь адууг бол би бодсон ер нь бас ингээд хэдэн жилийн юу харж хахад ер нь даах шүтлэнд л адууг ер нь хайрламар юм лээ. Ер нь тэгээ сайн болох адууг бол ер нь даах шүтлэнд нэг айхтар давталгүй сайхан сургаад нэг сайхан зөөлхөн зам үзүүлээ тийм ээ. Тэгээ ер нь хязаалан болгоод авал ер нь бас бөхчдөг. Яг зөвхөн том адууны хувьд бол ингээд намрын сар дуусаа сайхан өвлийн ихэнх сар гараад сайхан бас нэг хүүтэрчээгүй байхад тэгээ нэг болж өгвөл нэг жаахан засмас ороод нэг бол 5 гүндэн жирэхтэй болоод ирэх алдад бас сайхан хорыг гаргаад гоё зөөлөн унаагаар сайхан идэх хэрэгтэй. Тэгээ өвөл сайхан хорыг гаргаад идэлцээ адуу гэдэг чинь тэгээд хавар мавар одоо адаглаад унаа нэмэр байсан чи унаа явж хахад муухай болдгоо тийм ээ. Сайхан айтайхан байдаг тэгээд. Яг одоо бол тэгээд үндсэндээ нөгөө үржил селекцийн үр дүнд тэгээд бас олон сайхан адуу төрж байна. Тэгээд адуу хордон болчлоо. Одоо бол дээр үе явах юм бол одоо бол үндсэндээ нэг яг би чин дээр нэг 2000-ад оны үед голцоо хангар дакулаармаар ойдөг байсан юм. Тэгээд миний хийжсэн дээр хангар дакул бол яг зүгээр одоо бол ингэж нөгөө хөлснийхээ ажлыг дуусгаад одоо ингээл морины 100-ны уянаас өмнө хөлснийхээ ажлыг хийгээд одоо 7-8 ч 10 төлс авдаг юм уу. Тэгчгээд тэрийгээ дуусгаад залгуулад хангар дакул руу орж байгаа байхгүй. Тэгээ би болохоор зүгээр яг тэр хангар дакул хөлс центр тийм завгүй ойрхон болоод ирэхээр зэрэг бас адуу жоохон нарийсах те. Тэгээ одоо ч бас нэг жоохон цус жоохон өндөрсөд ирэхээр зэрэг жоохон нарийсах гад байх. Уул тавгандаа бас нэлийн халгаатай болоод ирж байна. Тэгээ яг тэр хөлс
одоо тэр хангаар давхилын тэр бол заавал тэгж хийнэ гэсэн тийм ном журам байхгүй л да. Ер нь адуугаа өөртөө мэдрээд одоо жишээлбэл 3 өдөр дараалаад нэг хээр моринд хангаар давхил хийж хахад бор морин нэг хийгээд 2 амрах жишээний ч юм уу тийм ээ. Тэрийг айгүй сайн мэдрэх хэрэгтэй байхгүй. Тэгжээж яахгүй бол яг тэн дээр нь яг ингээд давтаад яваад хахаар зэрэг нэг хүндүр аваад юм уу нэг ингээд болохгүй болохоор зэрэг тэр чинь эргүүлээд нөгөө гиц миц нарийс гарах те тэр хөл гар хүндүр суух барах бүх юмний их хүнс болчихж байгаа байхгүй. Тэгээ амраах үед нь амраагаад хангаар давхил хийх үедээ хийгээд ингээд явахгүй. Бидний үед чинь болохоор яг тийм үе явахгүй яг би бол хангаар давхилаар нь онгойлгодог гэсэн. Гэхдээ яг тэр чинь бас нөгөө заагтай хийдэг байхгүй. Ингээд нэг үнжээд юм уу те. За зарим нь яг одоо энэ хүндүрэн гайг болсон гэх юм бол 2 дараалал ч юм 3 дараалж ичээд тэгээ 1 2 өнжөөгөч ч юм уу тэгээ явдаг хөхгүй. Тэгээ хамгийн гол юм яг одоо миний өөрийн бодлоор бол тэр бүдүү адаг бол тэр өвлийн тэр идэлгээг л айгүй гоё хийх хэрэгтэй. Маш зөөлөн ерөөсөө адууга сэтгэлийн тогтоод айгүй гоё идэлж хэвчээ байхгүй. Тэгээ би тэр үед бол дандаа одоо ихтэй адилхан ногоо ус мөсөнд хашаанд оруулна гэж яахгүй. Дандаа гаднаа цагаан усаар нь хийчихдэг гэсэн байхгүй. Тэгээ цагаан усны адуу чинь тийм нарийнс нь барина гэсэн тийм ойлголт байхгүй. Тэгээд Ер нь бол тухайн адууныхаа биеийн онцлог, тийш өөрийнх нь онцлог, биеийнх нь амтаанд зориулж өөрийнхөө ажлыг хийж явах хэрэгтэй байна гэж одоо бидний үзэгч залуучуудад манай тодмонлоо одоо ийм зөвлөгөөг маш тодорхой өгөөд ойлгомжтой хэлж өгч байна. одоо 3 их насны морь байхад тэр 3 өөр л ажилтай байж болно шүү дээ. Өөр онцлогоос үнтэй л адилхан юм чинь. Одоо жишээлбэл одоо маргааш юм уу одоо сунгана гэхэд одоо нэг 12 3 үргээд ингээд сунгах чигээд сунгаад харж хахад бор морийн ч юм уу нэг 7 8 явуулаад татчихвол шүү дээ. Нөгөө зээрд морийн 12 3 биш 14 5 хүргээ сунгаж болно шүү дээ. Яг тэрийг өөртөө яг мэдрэх хэрэгтэй. Тэгэхгүй яг одоо 3 морь гурвангийн адилхан туушиндаа тахаар жоохон тамиртай хүндүр гайгуутай байгаа нь ажиллаад байгаа явна. Бусд нь бол тэгээ замын дундаас тэгэл хүндүр аваад ингээд болохоо очиж байгаа хөөх. Тэгээ бүр эргэг суугаад болох. Тий. Өөрөөсөө хурдан адууны хамгийн гол юм хүндүрийн зөв авах хэрэгтэй хөөх. Ямар ч юм ийсэн хүндүргүүл байх хэрэгтэй хөөх тэр адуу. Хүндүрийн зөв авч ижил тэр гизгүзээ нарийнс хөл гар хүндүр болох энэ төр чинь бүх юм тэр өвлийн тэр сайхан идэлгээгээр л хүндүрийн нам сайхан авах хэрэгтэй хөөх. Морчин гой сорлоод ирдэг чинь хүндүр нь гараад нэг гой болсон морчин. Заавал шир унахтаа биш. Сайхан шогсч өргөж байгаа бол дэрийг өгсчүүл чинь зүгээр өвөл унах онныхоо мал унах морил өнгөрүүлдэг байл шүү дээ. Хавар тэр морин зүгээр ингээд хүчин ч хөдөлдөггүй яг л нөгөө намар байсан янзаар би хүртэл одоо тэгэл бас нэг актер өгшмөөс асууж лээс таны энэ одоо ерд 2 морь ундаг. Тэгэл хавар цагаан сарын 10 дараа 3 сар гэх чинь 2 морин янзаар. Тэгээ өвгөн бол тижээж байгаа барьж байгаа юм юу ч ихгүй орой их дарамтчдаг. Тэгээ би та одоо яаж морийг ингэж унж яана гэх. Яг өвөл гаднаа өрдөө тэгэл нэг жоохон намар оройхон цан зохиол өрддөг чинь барьж аваа сайхан өдөр наргамжаа шүн барьж уяал тэгэл нэг хэд хоног тэгж өнгөрүүлж байгаа л тавиал нэг адуунд нь хэд оруулж байгаа эргүүлж барьж байгаа. Үнэхээр хүндүрийг бол нам гаргадаг гэсэн бохоо. Тэгээ адуун муухай болтгоо хаврын шуурганд нөгөөдхийг оноол явж илгээд нөгөөдх нь янзаар. Тэгээд адуунаас орж аваад унсан тарган морьтой хөтөлгөө морьтой адуу чингийн морь хоёулаа ичсэн байгаад өвгөний морь бол оройн толгой хилал бичиж шүү дээ. Тэгжил ерөөс хамгийн гол нь уйдаг адуун тэр бол хүндүрийн л гүйц тавах хэрэгтэй. Бүр дайлан годоомноос. За би тэгээд одоо эрхэм нөхөр Монгол улсын тодмонлоо яаж Монгол улсын авиат малчин эрдэнэ чулуунаас одоо хүлээр авдаг хүмүүсийн нэг маа залуучууд ч гэсэн бас тэгдэг бах. Нэг азаргны үр төлөвлөлтийг ийм болон ингэж сайн тахуулахаас гадна 2 хонгор монгор тэгэл тэр хиний өмсөж байгаагийн хээр мэр тэгэл тэр нөө тамирын хөрөн мөрөн гэдэг ер нь мянган долларч даагдрүүл гэсэн улсын нотомч даагдрүүлсээр бүх насанд одоо дөрүүл гэсэн. За ийм хүнийг бас би энэ төр засаг маань бас тэр тодорхой хэмжээ шархимл одоо юу гэдэг. Тэгээ энэ миний бас цаг тухайд нь ингэж уламжлалтай газар улсуудын бол одоо уламжлалтай байгаасаа бид манай залуучууд ч гэсэн тэр тал дээр дэмжээсээ уяач гэдэг хүн ямар өнөө цагт цохилтой юм бэ? Тэгээ бид нэр уяач бидний хувьд бол яг Монгол төрийн одоо наадамд үнэхээр энэ бас нэг голлох одоо нэг төрөл нь бол хурдмөр нь бол та. Тэгээ энд бид нэр бол одоо нөгөө төрийн сүлд өршөө гэж залбирдаг өгчүүл маань тэгээд тэр утгаараа зүгээр миний хувьд бол би бол үнэхээр энэ төрийнхөө
баяр наадамд бол маш хүндэтгэлтэй ханддаг. Тэгээ бид чинь бас морь уухийн хажуугаар нь одоо ард түмнээ баярлуул зингүүлэх. Тэгээ морио одоо сайхан уух тийм ээ. Тэгээд айраг дөрөв авах. Тэгээ ийм зорилготой байдаг. Тэгээд яг зөвөр би миний хувьд бол бодохдоо бол энэ төрийнхөө сүлхэн залсан энэ хурдан хадууга бид нэр ер нь бүгд хайрлж явах хэрэгтэй. Тэгээд залуу уяас нартай одоо захиж хэлэхэд бол хамгийн түрүүнд одоо энэ төрийнхөө наадмыг хүндэтгэж тэгээ хамгийн одоо чухал юм бол адууга маш сайн хайрлах хэрэгтэй. Тэгээ уяас бид нар бие биенийгээ маш сайн хөндлөх хэрэгтэй. Одоо ингээд сайхан ахмад настай уяас нар байна. Тэгээд дүүнэрээ сайхан үлгэрлээд ингээд одоо энэ бидний үе уяас нар бидний ах нар энэ төр чи одоо их тийм үлгэр дуурал үзүүлдэг л шүү дээ. Төрийн наадамдаараа энэ чинь гатуу тогтсон ёс жаягтай. Тэгээ сайхан Монгол дэглээ өмсөөд сайхан морио наад ингээд тэгээд одоо явах бол одоо энэ даяарч байгаа цаг үед бол маш чухал байхгүй. Тэгээ одоо бол бас ингээд ажиглаад байхад яг тэр морь барааны одоо хашаанд энэ төр бол бас одоо ингээд нэг янз бүрийн хувцастай тий ингээд дороод төрүүлж харагдсан морь өтлөөд ингээд байж байгаа энэ төр нь бас яг бид нар ч бас нэг талдаа нөгөө Монголоос сурталчилж байгаа тийм ээ. Тэгээ тэр утгаараа бас нэг Монгол цамцтай ч юм уу би бас орж байгаасаа гэж боддог байхгүй. Одоо залуучууд маань бол одоо сайхан болж гинөө морийг бол одоо бас үнэхээр дэмжиж जैन өөрсдөө их хүч хөдөлмөр гаргаж जैन тэгээ маш сайн хичээх хэрэгтэй. Тэгэл ер нь гол нь л адуугаал их хайрлах хэрэгтэй. Ер нь та хаана уралдах уу яах вэ хүү гэдгээ сайн тооцож тэгээ бие бинийгээ сайхан хөндлөж явах хэрэгтэй. Тэр өв соёлоо хөндлөл тий. Одоо ингээл бидний энэ үлдэх юм зөв үлдэх юм шүү дээ. Тий. Би одоо бид нэр уяас бидний хувьд хичээл одоо хүү далаа удаг гэдэг чинь бүр дээр үеэсээ дордмор уралдаг байсан нэг бас л мундаг түүхтэй юм газар шүү дээ. Тэгээд тэр газараа хүртэл бас залбирч явах хэрэгтэй. Түрүүн хатар хэлж ирсэн шүү дээ. Тэгээд одоо хоёрын шар тэгээ хар гарсан. Тэгээд дахиад Баянмүнх аврагт нэг хар гэж байгаа тийм. Тэгээ өөр ерөнхийдөө уус ус дайрах цаадамж юу байна одоо охин төлөөс нь яг шараа газар чи өөрөө цөөхөнгөө урааж ийсэн тийм учраас нэг тийм бас их олон төл байхгүй шүү дээ өөрхий. Тий. Тэгээ сүүлд нь бол яг эд нөгөө амжилт бас өгөөл тэгэл нэг 6-7 гоо ураадаг. Тэгээ нөгөөх нь яг нэг гүүгийн ч юм уу аваад бусдыг орхиж явчихдаг. Тэгээд эднэрийн бас нэг азар мазар гураагаал ингээл хэлмэлэн сарнж барайл ингээл мал илтэл тэгээ эцэг хатар азарганы одоо юу н одоо хоёр шаргын чинь доор ногсдог дүү байсан гэдэг тийм. Тэгээд шуурган дээр шуурган. Тэр нь аймаг шуурга болсон юм. Тэр чээс аюулт. Тэрэн дээр чинь тэгээд тэр цагаангүйг чинь тэр дүүтэн тавиад тоочдог байхгүй. Би чинь цэргийн анги гарцсан байсан. Цэргийн анги ураалтай урдаас 7-8 адуу очиад энэ хоолтын давааны ар дээр ирж гацаал. Тэгэл чи өмнө амар хүлдэнд машин явах эцсгүүлсэн тийм шүү дээ. Тэгээд тэр машин дээрээ үлдчихэж байгаа юм чи уусаа. Машин дээр үлдчихэж байгаа. Тийм шүү дээ. Халтар азар цаангүй унахтайгаа. Тий. Халтар азар чи цаангүй унахтайгаа азар бол амга азар чинь тэрний өмнө угаасаа явсан байсан тий. Халтар азар ч одоо яг жиг маань одоо ойрхон байлаа та тэр үед нөгөө биш төмгөл гарсан. Санаадаар очиж төмөн гараад. 90-д бол үндсэндээ 3 хоног гарсан, 3-2 хоног гарсан тий. Тий, ер нь цөөх юм гэсэн. Нэг алаг адуу гарсныг би бас энэ хорхын сангийн аж ахуй ширнэн гээд нэг ах уу. Тэгээ бас нэг гүүний саам хэрэг болцоо. Тэгээд нэг хонгор гүүг нь их сүйтэй хонгор гүүг нь аав гэсэн чи өвгөн үнэрхэд тэгээ бид тэр алгийг аавах нөгөө ариун болтод сүлд нь очдог. Тийм биш үү? Уустай харагддаг. Тэр чинь төл уустай харагддаг шүү дээ. Тэр чинь төл харагдсан. Төл харагдсан. Баггүй нөгөө ариун юм уу? Тэр чинь алсын төл баггүй тэр алагч чинь тийм байна тий. Энтэд байсан баггүй. Энтэд байсан. Тэгээ тэр чинь тэр ширнэнгээд өвгөн чинь сүлд нь угалзаа ариун болтод зараад. Тийм 60 шир. Тэр нөгөө бацаахаа хуяад улсын 80 жилээр 10 жилээр тэр эцэг хатсан байхгүй юу? Тий. А тэр чинь төл нөгөө дааг устай харагдсан шүү дээ. Тий ариун болтын нөгөө алаг тий. Тэгсэн. Тийм байна. Тэгээд тэр тангаалах махын тэр нөгөө сарвгар буйтай хонгор юм. Тэд нар чинь бол яг эдгээр чинь нэг хөгшөө хөрөнгөө
Нэмээ хөрөнгө. Тий. Яг би хэлээд яг та нар өгшин ч гэсэн энэ гүүгээ тавил энээс чи юм үлдэндэ гэж хэлээ. Тэгээ яг дараа нь нөхдүүд бас намайг байх байхгүй янз бүрийн гүүмүү тавиал нэг онгор гүүмүү дээр гаргаж авсан л да. Тэгээ ер нь эргээд ингээ бодоход яг тухайн үед бол бас нэг үр төлтөнд шунаагүй. Тэгээд яг ер нь тэр галтараасаар бол гарсан 90 охингүй аймаар гаргаж ирсэн. Ер нь одоо ингээд шаргаас гадна өөр уяагүй үржил ч юм уу тэгэж ашиглаж явсан хатрын төл гэж үлдсэн юм уу? гүүг байхгүй шүү дээ. Байхгүй юу? Охин дүүдүүд нь Яг гөрөөсөө ингэсэн ба шүү дээ. Хар хоёр шараг тэр нөгөө нэг ихтэйгээ өнгөрдөг. Ингээл дөрүүл. тэгээд тэр юу вэ? Шинэн гэдэг үгэнд өгдөг тэр Алга. Ингээл 5 л ир гарсан. тэгээд тангаа ах тэр хүн саргуур гарсан. Тийм бай. Энэгээр нэг тэргээ эдгээр чинь тэгээд юм гараад тэр хэрэг сэтрэлчдэг баг. Тэгээд тэрнээс бас мэрсэр юм гарсан баха. Тэр усад хамаа хүмүүсийг шаргатаа маа гэдэг чинь Тийм бах. саргуур гэдэг байхгүй. Тэр хонгор гүрээс чинь бол тэр чинь баг. тэр хонгор гүрээс чинь дөрөв усад аригдсан дөрөв бат байгаа шүү дээ. Тэгээ нэг мөнгө Тийм юм одоо нөгөө Тэгэхээр Игэлгүй мэ. амар маа. тэгээ зүүн тийш очиж төмөр учраа юм бүү гэл. Одоо тэгээд тийм юм буу. Тэр цамдлыг ахын тэр усад аригдсан хүрэн байна. Юм зүгээр ингэж явна. Тийм таарна гэдэг бас Ховхон хүн. амар байхгүй. Тэгээ би бас одоо залбирчлаа авдаг шүү дээ. Тийм тэгээд одоо надад бас таардаг тий. Тэгээ би тэрийг бас нэг ойлгоод тодорхой хэмжээгээр өөрийнхөө чадал чинээгээр хөдөлмөр хийсэн. Ямар ч байсан ажил амьдралаа бүгдийг хаяал тэгэл ямар сайнтай л найзтайгаа ойлоо нөгөө Эрдэнэ нөгөө арах уст ороод тэгээ яг нөгөө өвлийн эзний нэг ширмэр янз бүрийн юм тушаага тэр үе чинь мөнгө ховор тэгээ овяас чавар байсан бас тэгээ арах устын базар дорж гээд нэг залуу байсан юм аа тэр нөгөө аж ахуйн даргана гэд тэгээ би ч тэр мөрөнтэй уулзсан ч гэж одоогүй тэгээд Эрдэнэ ороо юм тушаачаад тэр арах ус дээр очиод тэр нэг ар зүрийн хоолунд нэм аваад буцъя гэд тэгээд нэг найзтайгаа ойлоо авчихдаг. Тэгээд очсон чи базар дорчтой тэр дэлгүүр дээр таараад тэгсэн чи гоё овьяас байгаа шүү дээ. Овьяас ахгүй мөн би ч нэг галтар азаргаа удаад тэгээд орсон чи янз бүр гоё овьяас тэр үе чи овьяас аваар. Тэгээд нөгөө ширмэр тушаага ямар ч нэг хөөдтэй олон төгрөг болоход тэгээд нөгөөдхөр бүгдээр өнгөр нь овьяас авчихгүй. Эд жоох юм ямар амтай дараа нь. Тэгсэн манай найз уурлаад чи одоо ганц юм авчихгүй старчаа юм ачаагүй гэдэг. Тэгжил байсан. Тэгээд яг өөрөө хаасаа мал дэжсэн. Тэгээд тэрнийх нь хүрдсэн. Үнэхээр яг нөгөө мал дэжээвэл амд осно гэж тэгээд бас энэ тэнгэр харддаг юм лээ ер нь. Бас нэг адууны буян заяа гэдэг чи айхтар. Тийм болоод манай нөхчүүл одоо энэ адуу гэдэг амтны чинь бүгд залбирч байна шүү дээ. Урдмөрний уралдааныг дэмжигч Орцог уул компани. Та тэр хоёр шаргын их цагаан гүнийх удам ер нь тэгээд дараа нэг хоёр шарга давхаад ингээд ирэхээр тэгээд би бас дараа нь яг нөгөө үр төлмөлн давхаад ингээд ирэнгүүт бас яг судлаад энэ одоо ямар айл майлаас гаралтай байд юм бол гэсэн. Тэр бол яг тэр байц нэг шүтлэн байц гэдэг лөө зүгээр тэр үе өгчүүч их яг нөгөө наргаад их тоглодог байсан. Тэгээд тийм тоглоомонд л нэг адууны талд л ирсэн юм л. Тэгээд тэр будаагаа аваад тэр чинь нэг цагаан азрахта дан цагаангүй ураа цаадуунаас авсан байхгүй. Тэгэл яг тэнд нэг дөнгөж анх унгалж байгаа тийм ялхуунахтай гүйл авсан шүү дээ. Тэгээд энийг аавь гэж авсан юм уу? Энийг аав гэж танд. нөгөө тэгчээ ерөөсөө яг дөнгөн цаагүй хаагаа явахгүй. Тэр чинь яг 4 сарын ихээр байсан. Тэгээд их хүүтэн шуурхтаач байсан. Тэгээд таарсан. Тэгээд яг хэрэг бодохоор дөнгөн унахтаагүй олддгоо. Тэгээ явж байгаа дорж хүнээс сургалж байгаа нэг залуугаа сурах гаргаад тэгээ будаагаа адуун дээр цагаан зэрэгтэй цагаан адуунд нэг тийм өчигдөр унгалсан баг тийм нэлх тийм дөмөн цагаан байцсангүй юм л. Тэгээ ойлоо нууран дээр очиад адуу усанд орж ирнэ гэд нууран дээр очсон чи яг адууны сүлд орчихсон байхгүй. Тэгээд ор за энийг аав гэд. Тэгээ очиад уулзсан чи үгэн бас үнэрхэд. Тэгээд бас хөөхөн өртөг өгчээж аваад. Тэгээ би чи наашаа бас нэг хоёр алзан морон дээр авчихсан. Тэгээд нэг 8 9 адуутай тэндээс үлээр гараад. Ари унган яасан замдаа. Тэгээ унган яг уу тэр чи унгахт нэлхунахтай үүдгээл би чи наашаа гарна марна гэсэн нэг 7 8 оноо. Тэгээд л наашаа гарцсан. Наашаа гараад тэгэл өмчсөндөө нэг баян мөнхийн зүүн талаас ахуулаад тэр унган нэлхунах чи явах байж юм чи. Нөө чацагаалтаа. Тэгээд би чи бодож байгаа юм чи за ямар ч гэсэн унгыг одоо хүүлээд очих юм бол ажил бүтгүй шүү дээ гүүш иргэн. Санал явах гэж гол зорилго. Тэгээ би чи бараг 11 хоног шихүү. Тэгээ сүүлдээ эн чинь яг баян мөнх өнгөрөөд өмчсөндөө одоо морин дээр сажлаад хэцүү болчих юм чи. Нөгөө унган үлдэнгууд тэгээд
ердөө унганы хаяар хосоор арахгүй. Тэгээ баг явган нүцгээ авч би чи ирчихсэн бохгүй унганы 8 цэрэг. Ихэд 7 хоног. Тий, тэгээд унгыг авчираад охин унагтаа ирсэн. Тэгээд тэр чинь тэр жилээ сам нуугаад хойд нь гусарсан бохгүй. Тэгээ унаг яасан? Унаг тэгээ охин унаг яхав. Тэгээд унаг нь тэр 2000 оны зодонд бас явцсан шүү дээ. Өөхөө унаглаагүй. Ээжтэйгээ. Унаглаагүй. Тэр чи яг тэгээд залуу хүн байсан. Тэгээд бас нэг унаглуу хоёр унаглуу тийм. Тэрний төлөвд яасан? Тэр унагны төлөв. Тэрний төлөвд бол байхгүй шүү дээ. 2000 оны шуурганд чи би чинь 80 90 хатуутай байж байгаа дөрөөсөө энэ дархан алтан гэрлийн хоёртой ингээд 7 хатуутай л үлдсэн юм чи. Тэгээд бус нь бүгд байхгүй болсон. Дархан алтан гэрэл ах чинь тэр сүүлд 15 онд бас цагаанууд болоход азаргаар гэдэг чинь эцэг нь тэр мөн галтар. Тэр байна. Тийм ээ. Тэр Ингээд 5 6 шулж байна да. юм бүгд тагшин. Тийм ээ. Яг настай тохиол төлийн төлөөд нь бүгд таваад. Тэр халтрын ер нь эхийг нь ер нь юу гэдэг юм бол шаргын эцэг халтрын их мөхийг нь Тэр чинь тойруулгын нэг номергүй шүү дээ. Ирээсээ алдсангүй. Даас нэг номергүй тий. Төл одоо юу нэл Үгүй солонгын төрсөн төрсөн дүүгүй үгүй ирээсээ алдсангүй ч. Жижиг зөвлөмөр их салхины тэг салхины үг. их салхины төлийг тэгээд тавруудаа тавиад Тий, ирээсээ алдсангүй. Чи энэ даасан дээр ингээд хамгийн дээр нь тавиад тэгээд урд нэгийн доо тавиад улаан харандагаар дугуулсан байдаг гэсэн. Даваад орчихын даасан дээр. Тэр бүр 2 3 удаа ардсан байхгүй. Тэр чинь бүр яг тойруулгын лидерүүдийн толгойд нь очихгүй байхгүй. Тэгэлтэй. тийм л юм байна л да. Солонгын төрсөн нөхөр тэг их салхин ингээ яачлаа. Тэгээд аргагүй мундаг үсэн юм байна. Тэр тэр гомбгоогоос энэ хаана хотод хаана ирсэн байна гэдэг. дамтарчаад байхад нь би Яаж мэдчихээн та юу нь? яг манай энэ жаргал зөрөг хэлэхгүй юу? Одоо торуулдаа мөрөө хийчихсэн. За чи одоо гэдэг үрээ мөрөө гэдэг чи тэр дамтарчаад нэг мундаг адуу байна та гэдэг. Тэгээ надад яг нарийн учрыг хэлээгүй. Тэгээ би чинь тэр өдрөн сонсоо маргааш нь давхгүй очсон байхгүй. Очсон чи яг тоогоор өрцөн авч. Тэгээд ороод ярьж хөрөөл яасан. Тэг чинь мөн талигч Александр энэ төр ирсэн. Тэр чи амар гараад байхгүй. Тэгээд болдог дараа нэрснүүд энэ дээр. Надад хөрхи хэд удаа очсон шүү дээ. За би өөртөө юу шавж чадаа гэдэг гүм авчир 50 гэл гэдгээс тэгэрээ гээл нэг ирээд албалцдаг гэсэн. Тэгээ манай бас тэгээд өөртөө шивээд Тэр манаас гараад оронтод сар гарны дараад оронтод айлд байна л гэж. Амар удаа юм шүү дээ. тэгээд амар. Тэгээ буцахтаа дайрах байх гэдэг нь буцахтаа тэгээд яваад гот. Тэгээ өөргөө юм давж чадахгүй байж байгаа. Тэгээ сүүлд нь явахдаа тэр чинь тэгээд над дээр хуудсан юм шүү дээ. Сийгээл тэгэл даруулга тэр дарж явсан. Тэгээд тэр чинь үүдээ энэ чи 3 онд төлөө аваа явчих үстэй ийшээ. Тэш. 3 онд аваа явчих шүү. 3 оноос өмнө баг торуулдаа өгсөн юм. Үгүй дээ. Юусе аваад шууд санаа аваад ийшээ. Тэгсэн. За яг шар газар бол тодорхой хурдан юм байна. За өөр ер нь ямар хурдан азраг морь хоёр байна. Ер нь Монголд одоо өөрөө чинь гоогүй ер нь өөрөө чинь үе аль ч үе юм байж болно. Ер нь бол яалт жоохгүй хурдан азраг морь хоёр бол энэ хоёр юм аа гэд хэлэх. За яг зүгээр сүүлхэндээ яг үнэнхүү бас сайнаа харуулсан азар бол одоо улсаа заазар шүү дээ. Энэ бол бас л одоо би бол удам судрын сайн нарийн сайн мэдгүй бас л үнэн сайд. Бас ингээ 3 жил бол соторуулна гэдэг бол бас азарманд бол саврхан амжилж юу. Тий одоо шаргаа авдаг байгаа шүү дээ. Тий. Өмнөх үеэс гэмдийн бас яг энэ уус азангаас өмнөх бас бодож исэн бодол тийм юм байна. За даатгал хэр бол бас амар атаа шүү. Тэ. Бас л төрсөн бас шүү. Яг даатгал хэр азаргатай бас шар газар гид бас яг тэр нэг уралдах тийм үед бас таарсан шүү дээ бас. Ер нь би даатгал хэрэг бол бас аргагүй сайд. Их морин дээр юу? За их моринд яг би зүгээр ингээд яг Сүхбаатар хинтэмтэйгээр мэршэр явдаг байсан зүгээр тэр нэг Сүхбаатарын нөгөө Чулуунбаатарын хөрмөр гэдэг. Би тэр нэг аргагүй гоё морь байна гэж хардаг байсан. Тэгээ тэр маань бас нэг тийм айхтар амжилт үзүүлж чадсангүй тийм ээ. Тэр хоорондоо энийг нэг ч ярьж байгаагүй шүү дээ. Зэмбай хос гэдэг Би бол тэрийг нэг нөмөр гэдэг. Тийм яг тэрийг бол би бас нэг ганцаар Тэр бифтерөөс ярьж байгаагүй. Би бол 2 удаа очсон. 3 ч очсон. Тийм ээ. Ахгүй ч. Тийм. Би яг зүгээр нэг удаад нь бас жоохон зайнаас тэгээд бид нар чинь бас нэг тийм нэг ёсном байдаг шүү дээ. Бас нэг яг эдмор үеж байгаа өмнө үеийн дүүр бас хамаагүй таквад байдаг. Би тэгээ эзний сайн танихгүй юм чи. Тэгээ бас нэг зүгээр жоохон зайнаас нэг машинт очиод машинаас бууга харж ирсэн. Тэгээд би
Яг зүгээр өөрөө нэг юу яах аав яриж гэж хэлсэн ба шүү дээ. Тэгээд би цуг явсан хүндээ ялжсэн энэ аргагүй мөр юм байна тал гэж. Тэгээд би тэрийг боддог шүү яах юм. Тэр бас л Тэсүүд нэг их ордод нэг ирж уралдаад нэг хүүхэд нь очоод тэгсэн тий хазмаа төрөө сайн байсан л гэж тэгсэн. ярьсан. Тэр 2 онд сүггадад тэр үлдээ 3 онд энэ тэдрүүлээ тий. Тэр нэг байж байгаа тэр нэг харцмаас морь гэлгүй. арай өөр Морь үл сэргэлэм бид хэд энэ жил Дэмбайхан оног тамгуудаар очоод орой бид итгэл бид морь ярихгүй юу. Тэгээ Дэмбайхан төсөөс асууж ер нь ямар морь дэ нэгээд. Тэгээ ганц нэг морь дийсэн чи хүрэн морийг хэлчихсэн байхгүй юу. Миний хувьд бол тэр хүрэн морийг л би хэлнэ гээд. Тэгсэн сая бас нэг сайхан морь гэж өгчөөл ярьдаг байсан. Тэгээд аргагүй л орондоо сайхан. Сайх гэж. Сайхан бөгөөд хурдан мөр шүү. Хамгийн гол нь. Яг зүгээр тэгээд бас нэг Сүхбаатар чигийн ядуу өнтер ч бас нэг ингээд газар нутагс олгидөө явахаар бас нэг өвснөгөө бүх юм өөр болж байна. Тэгээ нэг олон дотор ороод ирэхээр бас нэг сэтгэлэнтэй бас болдгоо байсан баха. Бас би тэгж ойлгоод. Магадгүй. Тэр бол тийм байж магадгүй. Тэр үеийн тэр өдөөний усуучин бас өчиргүй өнөөдрийнх шиг юм сайн сайхан уухгүй, гоё тогтоож уухгүй. Сум минатанд жоохон тархан тавьчин тий. Тэгээд хоолойноо суухан болоод тэгээд тэртээ түргөө төрдсөн мал юм чинь тэр чинь тэгээд аймагтааш төрүүлж илээд тийм сумдаас төрүүлж илээд тэр чи өөрөө нөгөө өстө нөгөө зүгээр ам хурдаараа л тэгээд өөрийнхөө зүгээр яваагаар л яаж авахгүй. Тэр үнэхээр одоо цагийн үеэ шиг яг үнэхээр гадаад ингээ авах юм бол бас хэцүү байх. Аслан амар эрт идлээд тий гой хүчинд харуулаад үгүй шүү дээ. Тэр чинь тэгээд нөгөө 100 одоо тэр үе чинь наадам цөөхөн байсан нөгөө 100 уралдаа тэгээ хайж чинь тэгэл яг мундаг гашаар усаад өвөл мөвөл бас хормоор гаргадаг л байсан баг та. Тэг хавар мавар л идэхгүй шүү дээ хөөсөө. Хаяа нэг барьж тавуул барьж тавьж байгаа л тэгээ 100 ердөө цөөхөн хоног үеэта тий жоо хоолой насаа тавьж нөгөөл тижэл будаа гэж байхгүй юм чи. Тэр өрөн морийг л вэст аргагүй юм байна даа л гэж харддаг байсан тэгээд. Уяаштаас та юу нэг хэнийг хэлэх үү? За яг би ер нь одоо тэгээд олон мундаг өөрөө сайхан уяасны дотроос бүгдөө л манай гарамжууга давууга одоо ононгавьят байна. Таликс мандла аюуш маань гана дааган гана маань ер нь бүгдөө л хэмэд тухай тэргээл ингээл бүгд л одоо сайхан уяаснар шүү дээ. Мундаг уяаснар. Одоо тэр нь энэ хэм байхгүй. Тэгээ ер нь зүгээр миний сэтгэл зүрхэн дотор байдаг би өвөө хугаагаал аргагүй бас нэг үнэхээр нэг моринд нүдтэй мэдрэмжтэй тийм айхтар төрсөн хүн байсан юм байна даа л гэж битээр бас нэг олон жил юу байгаагүй шүү дээ бас. битээр бас нэг хүнийг хэлдэг юм байна, нэг их нэстийн мөрийг хэлдэг юм байна. Би бас өвөө хугаатай зөндөө уулзж ярьж хөрж ирсэн. Тийм хүний хайрлалтмаар өгшин байсан юм а тий. Айхтар. Ер нь өөрөө жоохон шодоо шодрог хөхтэй. Тэгээ тэрэндээ бас хүн жоохон ад болдог. Тэгээ хүнийг өдрөөс дутагдлын шууд хэлдэг. Тэгээд нөгөө хүмүүс чинь болохоор тэгэхгүй зарим хүмүүс чинь болохоор өөрт нь ингээ юм бодогдоод ингэсэн чинь тэрийг хэлдэггүй ингээд налзаад идэх улсууд байна шүү дээ. Оо сайн нөхөө өнөөдөр өвгөө уугаа гэдэг нэг ингэх юм болдог байхгүй. Ер нь шулуун шудраг хөхтэй тийм сайхан дураараа амьдралтай тийм сайхан хүмүүс сайхан дураараа өөрөө тэгээд дуртай газараа явна дуртай газараа тэгээд буугаад идэж уугаа тэгээд явж идэг тийм болдох тэр аюултай. За ингээд эдэн жил ах чинь 62 онд төрсэн тийм шийдвэргэн зэрэг газар төрүүлсэн. Тэгээд энэ өгшөө энэ ийм юм байна. Энэ манай Төв аймгийн 100 жилд яг энэ яасан манай Дашка энэ төр ягдсан. Тэгээд манай найз чинь юунда хүүдээ хүртэл шийдвэр гэж нэрвсэн шүү дээ. Тэгээ энэ халахын хурдан азарг өөрөө ч халахын одоо аргагүй хурдан азаргийг уйжсэн аргагүй хурдан азаргнаас одоо аргагүй сайн азаргнаас сайн төлөвүүдийг авч үлдээд одоо Монгол улсын гайхалтай амжилтыг үзүүлсэн хүн. Тэгээд тэрнээс өмнөх Монголын хамгийн гайхалтай амжилт үзүүлсэн азаргны юу хөгшин одоо ингээд одоо бид хэдийн өмнөөс ингээд дурсгал болгож өгөө. Энэ яг мэдээж энэ үйл гарны тариа ингээд яг нөхрийгөө хөрөлдөж ирсэнд маш их баярлалаа. Одоо бид хэд гэмгүй өвтэй байдаг гэсэн би бол нөхрийг үргэлж хүндэлж явдаг одоо хүмүүсийн маань нэг. Би бол одоо уцаар ярил дандаа хүндэтгэж ярина. Уцаар би одоо ширүүн дөрвөн өмнөөс нь дуурчихгүй гэж байна. Одоо ингээд тийм л одоо битээр найс нөхдөй байгаа. Тэгээ тэр үнэхээр манай бас бидүүсээ гаргасан 24 оны бас шинэ ухаанд яваа. Тийм мөрний одоо энэ жилийн улсын наадам төрүүлсэн хайргцсан мөрдийн зураг. Энэ жилийн одоо 5 аймгийн 100 жилийн зургаас төрүүлсэн мөрдийн зураг гэх юм. Таны бас унган мөр төрүүлсэн тийм ээ эдийн 100 жилийн үед. Тий өөрөө ч унган мөр байгаа шүү дээ. Эдийн 100 жил төрүүлсэн гэдэг байж байгаа тий. За ингээд эрхэм нөхөртөө бидний юунд хөрөлцөж ирж харамгүй айгүй одоо сайхан одоо бүх гоё зөвлөгөө тэгээд болж явж байсан бүтжсэн бүтээгүй бүх гоё юм
одоо бидэнд одоо ингэж ярьж өгсөнд маш их баярлалаа. Тэгээ үр хойч одоо бидний энэ хойд бид энийг үзэх залуучууд маань энэ Эрдэнэчүүдийн дот мандалагийнхаа энэ ховорхон ярианы гоё имийг бүгдийн зөвийн гоёор хүлээж аваад жоохон буруу зүрүү мэдээж хүн ярьсан байвал тэр мөрийг ингэж яагаад ингэж тусгаж авах нь үстэй. Юуны төрөнд одоо маш их баярлалаа. Дахин баярлалаа гэж хэлээд цааш дээр амьдрал дэрүүлэх сайн сайхан бүхнийг хүсээрээ. За баярлалаа. Тэгээ таадтай ч гэсэн морины босоо цагаан ямар өн мөнхөд босоо байгаасаа тэгээ морин дуртай Монголынхаа ард түмэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрээ. Тэгээ таадын ажилд өндөрөөс өндөрт амжилт хүсээрээ. За баярлалаа.